Би яг одоо засаг тааны голомт Говьалтай аймгийн төвд ирсэн байгаа. Гэхдээ Говьалтай аймаг Улаанбаатар хотоос 1010 км, аймгийн төвөөс бид нар 70 км-ийн одоо зайд байх Хүнхэр нэртэй газар ирээд Говьалтай нутгаас та бүхэндээ дөрөв урилга нэвтрүүлгийнхээ цоо шинхэн дугаарыг хүрэхэд хэдийнэ бэлэн болсон байна. Тэгэлгүй яг хөө өдөөд 8 сар гарсан байна. Гэтэ Говьалтай аймагт бол цаг агаарын байдал маш сайхан байна. Тэгээд энэ Хүнхэр гэдэг газрыг Говьалтайчууд бас Швейцар гэж нэрлэх юм билэ. Үнэхээр ийм говь маягийн газраар явж байгаад бид маш сайхан байгаль донд ороод ирсэн. Үзэгчд маань ч бас харж байгаа. Өнөөдрийн дугаарт Ардын дуу бүжгийн чуулгын Алтай чуулгын найруулагч Батмөнхийн Жаргал сайхан гэж залууг бид зочин хөтлөгчөөр урьж оролцуулж байгаа. Үзэгчдэд танилцуулж байна. Магадгүй харсан залуу байгаа хаа их олон кинонд тоглосон тийм ээ. Үндэсний олон нийтийн телевизийн бүтээл Босоо дутаг кинонд Мөнх давг. Мөр давг гэж хүний дүр бүтээсэн. Тэр нь хэд хэдэн кинонд ер нь ажилласан юм. Соёл урлагийн сургуулийн жүжигчний мэргэжлэр төгссөн юм. Уран бүтээл, соёлын тэргүүний ажилтан. Ийм залууг өнөөдөр бид нутгийн залуучуудаас сорлоод дөрөв урилгын нэг одоо бүрэлдэхүүн болж бидэнтэй хамт байж энэ урилгыг мань гардуулахад халуун дулаан яриа өрнүүлэхэд туслаач гэдээ урьсан юм аа. Бас нэлийн тулгамдуу бас урилга хүлээж авлаа. Тэгээд энэ нэвтрүүлэгт ямар ч гэсэн та бүхэндээ чадаа ядан туслахаар ингээд хүрэлцэн ирчээд байна. Миний хувьд сэтгэл бол ерөөсөө байнгын тийм гайхшрал, за цочрол гэдэг юмар дүүрэн байна. Энэ сайхан Алтай говь осолсон нутгийн энэ сайхан байгалийн сайханд бол байнга одоо сэтгэл сэргэж шинээр олон зүйлийг харж одоо гайхан баясаж явна. Тийм. Ямар сандаа нэг өндөрлөг газар даваад ингээд доошо тонгоосноо би хөөх гэдгсэн чинь манай Жаргал сайхан шоолоод чи яг Хүнхрийн тэр доошо очих юм бол Хүнхрлөө очих юм бол олон удаа хөөх гэх юм байна гэсэн. Яг үнэн биш үү тийм ээ? Тэгэлгүй яах вэ? Тэгээ нэг Хүнхэр гэдэг газар өөрөө их сонин байгалийн тогтцтой маа тийм ээ. Үнэхээр л Хүнхэр гэж нэрлэхээр ингэж их доошо тонхойсон байралтай. Тэгэхээр ер нь дөрөв урилга нэвтрүүлгийн маань урилга зочдтой бол их олон янзаар хүрдэг. Одоо утсаар бид нар ярьсан тохиолдол байдаг, интернетээр холбогдсон тохиолдол байдаг те. Нэг бол одоо шууд хил амгүй явж ороод ингээд таныг урилаа гэд сюрприз барьсан тийм тохиолдол хүртэл байдаг. Яг энэ удаа бол бид нар энэ Жаргаланд сумын яг мал дээр ингээ хонио хариулаад явж ирсэн тийм хүн дээр бол шууд явж очиад за бид таныг урмаар байна ингээд манай нэвтрүүлэгт оролцооч гэд өрсөн байгаа. Тэгээ одоо хүртэл манай зочин маань бол жоохон зочроо нь бол гараагүй байгаа. Тэрээс маадынхаа бичээр дээрс тэр харагдаж байгаа уулан дээрээс. Ер нь баг за нэг цаг шахан өмнө л энэ нэвтрүүлэгт оролцсноо гэдгээ өөрөө мэдсэн. Тэгэхээр мэдээж аймаг болгоны нүүдэлчин соёл аж ахуй бол ондоо байдаг. Тэгэхээр бас Алтай нутгийн малчид бас ямархуу аж амьдралаар амьдэрдэг. Тэр онцлог нь юу байдаг талаар одоо мэдхийн тулд тэр энэхүү зочныг үлсэн байгаа. Ингээд зочноо энд урьж улаан суудалтай суулгахаас өмнө тэр гинтийн урилгыг өгчээсэн. Яг нөгөө уулнаас тийм ээ хонио хариулж исэн бууж иржсэн. Тэр үед нь ямар яриа өрөөсөн. Тэр бичлэгийг хамтдаа үзчихээ тэгээд өрөөлөх үү. Юугүйгээр шууд Жахан яриа уулзаж амжаагүй тийм ээ. За тэр бичлэгийг үзье. Гинтийн дуудчлаа таныг тэгээд үндэсний олон нийтийн телевизийн дөрөв урилга нэвтрүүлэгт таныг зочноор урьж байгаамаа. Хүлээн авна уу? За. Юу гэж бодогдов тэр уулан дээр байхад нь дуудаад байлаа. Энийг л яа энэ нэргүүл ирсэн байна. Энэ одоо яах гэж байгаа юм бол. Энэ хэрэгтэй учраас дуудаж байгаа бах таа л гэсэн. Тий. Таасаа хониндоо явж юу? Тий. Тэгээд сайхан малчин хүнтэй танилцсандаа бид бүхэн баяртай байна. Өнөөдөр танд урилга авчирч өгөхөр манай хөтлөгч Ганж авлуу ирэх ёстой байлаа. Тэгээд бид төрүүлээд ирсэн юм аа. Тий. За ингээ хамтдаа явцгаая. За шууд. Та угаасаа Говьалтай уугуул хүн үү? Тий, Говьалтай халиун сумын хөл. Халуун сум. Бидэд ингээд гинтийн үрээд ирэхээр юу гэж бодогдов? Хүмүүс ирээд яадаг. Байгаль хүмүүс ирж идэх утгаар. Тэгэхээр явчихсан. Тав хүүхэд малчин хүүхэд байна уу ер нь танад? Малчин хүүхэд байхгүй. Их гоё байгалийн тогтцтой газар байд юм байна шүү дээ. Тий, манайх хангаага одоо юу гэдэг газар байна энэ? Энэ Дуган толгой гэдэг газар маа туслан. За. Энд л манайх тустай. Энд л олон жил тусч байна уу? Байгаль тустай.
Тэгэхээр Говьалтай аймгийн Жаргалан сумын малчин очроотой нэг тайзнаа урьж байна. За сайн байна уу? сайн байна. За сайхан зусч байна та. Сайхан усч байна. Наадмын нэвтрүүлгээр бид нэр булганы могзын айргийг ширээн дээрээ тавьжсэн бол өнөөдөр харин Танай нутгийн Говьалтай ингэний хоормгийг бас энд уугаад тэгээ зочдод айлах юм байна. Сая манай ганц чухлын хэлсэн зочроо нь гараагүй байгаа гэсэн. Одоо зочроо яаж гинөө? Гай. Энэ үргэлж одоо яаж байгаа юм болоо л гэж бодсон биш шүү. Юу ч одоо. Уулнаас буугаад ирэхэд чинь камер өмнөөс тосчихсон. Та нилийн бэргэх шиг болсон. Эргээ зүгтаачих гэдсэн шүү. Мөрнөөсөө буулгаа. Тэгэхээр сая яг хоньныхоо бичээр дээрээс шууд наашаа ирсэн. Тэгэд энэ хавь маань бас энэ нилээн чантай гэж чинь тийм ээ. Тэгэхээр бас тэгээд нилээн хойшоо бол та нилээн яруу байгаа да тийм ээ. Тийм учраас бид нэр бас нэвтрүүлгийнхээ хамгийн ихний зочин болгож урьж байгаа. Чонтой эрвэстэй. За өөр ямар ховор ангаамтан байна? Энэ дээрээс янз чон бай, нэрвэс нь бай, буган бай, тэгэл янгэрнч байна. Аргал гэж юм байдаг байсан. Одоо энэ зодны байгалийн ямар тэгээд устгах юм. Гэхдээ энэ хавар нэг дөрөв аргал энэ аймаг явж яхад энэ урд нөхөнгийн авааны тэргээр наашиг гүйжил энэ шохон болон гасал гүйж байгаа билүү. Та өөрөө одоо хичнээн жил мал хариулж байна. Одоо яг бог мал, бод мал хичнээнийг одоо хариулж байна. Малч байна. Одоо манай би ч одоо 80 оноос эхлээл энэ хөнгөргөөс газар дуучил одоо сүү зөөж хэлдэг. Сүү зөөсөн? За. Манайх чинь өхрийг хариулдаа сүүгээ зөөдөг. Фермтэй. Гэхдээ эн чинь амралттай газар байхгүй юу? За. Энэ амралт чинь нөгөө 700 800 амрагч хүлээж авдаг. Тэгэхээр та ер нь бол насаараа л мал хариулж байгаа юм байна тийм ээ. Говьалтай аймгийн хаана бид нар зураг авал боломжтой вэ гэсэн хүн болгон их олон хүнхэр гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр та энэ хүнхрийн эргэн тойронд л нутгалдаг юм байна. Энэ уул усны домгон юу байдгийг бол бидэнд бас ярьж өгөөч. Анх хэлээд шавын манай буур давал тавьж ирсэн. За. Манайх ч удмаараа тийм дархан тийм уруусууд байсан. Тэгэл манай буурда манай авгандар л тавьж барьж яасан. Өвөрмөс тогтцтой газар ингээд амьдардаг. Тэгэхээр одоо малаа хариулахад энэ маань бас их давуу тал болох уу? Бас хэцүү байх уу? Насаараа нөгөө хүүхдээ ахугаасаа гал явцсан болохоор чинь Басцсан. зүгээр нөгөө талын усуу талдаа яаж явдаг вэ? Яг тэр шиг л энэ ууланд чинь адилхан явж байгаа. Өвөлдөө их цас уннэд. Энэ жил бүр илүү цас унж магадгүй энэ өвс эрт толгоосон, эрт намар боллоо. Шивээх ургасан. Танай гэр бүлийн хүн бол бас нилээн танаас дутууг бол бас нилээн сандралтай байна. Дээлий тань хам хумсаж игэл бордуулсан байна шүү дээ тийм ээ. Манайх чинь ам бол 5 хүүхэдтэй 4 охин 1 бод. Тэгээд баг нь оюутан болцсон. Тэр үчин төгсөөд одоо хотод ажил хийж байна. Тэр Варс өөний төвгөөс газар захад ягтлан гэдэг. За. 2 охин нэг нь энэ жил сургууль төгсөөд Монгол Улсын их сургууль гэж юм байна. Одоо нэг нь тэр 3 Эрдэнэтэй сургууль гэж юм бас сурч байгаа. Гэж юмд сураад байна. Тэгээд та хүүхдүүдээсээ нэг мал дагуулах ч юм уу энэ мал хуйгаа үлдээх тэгээд цааш нь ингээ сайхан маллаа явах тэр тал дээр ямар бодолтой явдгийг. Одоо тэгээд тэр ч одоо өөрсдийн сонирхлын дагуулууд байгаа шүү дээ. Хүний амьдрал хаана амьдралтай бай тэр газараа одоо энэ хүүхдүүдийг өгч бодоод байгаа би. Мал гэж шахахгүй байна уу? Шахаад яах вэ? Бид нар чи өөрсдөө сонирхлоор дагуул аав малж яасан гэдэг малаа бид нар одоо ийм ажилла сургууль цаалаа төгсөө одоо ийм ажилла мэрэгжлийн ажлыг хийнэ гээ. Уул тэр чигээрээ ажиллаа хийгээд тийм л нэг хоройд яах вэ гэж санаад биш бодоод байгаа шүү дээ. Та ер нь өмнө ийм телевизийн нэвтрүүлэгт орж ив үү? Үгүй. Морин унахаа болоод моциклоос өөр юм унахаа болчихжээ гэлдэг гэж байна. Тэгээ сая таныг харахад бас сайхан морьтойгоо явж ин л да. Ер нь мориороо л явж гин үү? Яаж техник унаад нэг юм. Эд чинь моцикл унах боломжгүй юм байна. Тэгээ талдан бол хүн унна. Яруу сандруу аймагд байгаа хүн унна. Энэ ууланд чинь үхэх гэсэн хүн техник унна. Дөрөв хүлтэй адуун дараа сууч өөрийнхөө таавар алсан юм хараад явж явах шиг сайхан байхгүй. Энд их гоё асуулт байлаа. Одоо яг энэ сайхан байгаль руу орж ирэх юм ингээд тал их цагаарсан байна л да. Огт нь хидж байгаа сүүлийн жилүүдэд гэж ярьж байна. Та ер нь энэ тал дээр ямар бодолтой байдгийг? Энэ бэлчээр их устдаад байгаамаа та. Манайд гай. Өлийн огт нэг юм нэг юм хатуу өрстэй гоцрол орж ирж чаддаг байхгүй. Ийшээ бол орж ирэхгүй. Тэр цагаар урагшаа энэ Улаанбудгаас урагшийн тайшрт бол хэцүү. Баг газар нь харалтсан. Тийм байна харин. Могооч урахаа байсан. Юу ургаж ийн? Онин шавгал ургаж. Өшөө байхгүй. Тийм байна.
Тэр ер нь хизэнээс тийм болчих. Тэнд бас их сайхан олон айл нутгалдаг байсан гэж замд хүмүүс ярина лээ л дээ. Одоо ч тэгэл энэ зуднаас болоод энэ айл үчин одоо тэгэл баг залуучууд 8 гэлөө. Тэгэл энэ алтгаач нэг өгөр юм луучид одоо газар ухаал найрчих юм шүү дээ. Одоо нөгөө нинжа гэж яриад тийм ээ. Тийм бол. Тэгэл ард нь үлдэж байгаа нэг жаа баг нэг тайга барьсан гэдэг хөгшчүүд нь хідэн үлдсэн малан бөөцөө идэл. Би ч бас нэг дахин газар байгаль хамгаалах шүү. Өө тийм үү. Тэр ажлынхаа тухай яриач та. Одоо энэ дээр дуудыг л одоо яаж бүрэн бүтэн энэ ан амтны өргөчгөө дайж болохгүй байж яах вэ? За. Энд ирж байгаа энэ амрагч нар чи одоо та энэ та нар гал төлж чадахгүй. Энэ модны чи одоо гал төлөх юм бол үнцээрээ явчтэй шүү та. За та нарын хайрга баримдаар төлөөр. Огмоо сайн цэвэрлээрэй. Тийм үл шаардлагатай тавиад юм л байж байгаа юм та. Бид нар нөгөө байгалийн сайхныг бишрээд яваад байсан. Тэр сайхан байгалыг чинь хамгаалдаг хүн нь та өөрөө байсан юм биш үү, тийм ээ? Тийм намд. Одоо энэ манай намд чинь одоо ингээд 9 хүн байдаг шүү дээ. Байгаль хамгаалагч гэдэг амын хамгаалж байгаа. Жинхэнэ байгаль хамгаалагч нар болохоор төв дээр ширээний ард суучих хаад. Ширэг хамгаалж. Та нар даалгавар өгчөөл юу болж байгааг мэдэх юм байна. Ямар сандаа гэдэг та нар морд. Та нар усаас унаа өгч тэр моцыг тавнаад яваад очив. Тэр морин дээр суугаад тэр дэвд юу болж ийн яаж ийн очив. Та нар өөрсдөө нүдээр хараад та нар юм ажиллаа гэх. Та нар ширээний ард суугал гэж та нарыг та нар засаг ажил тавиг байх шүү. Та нэг үзэндээ очроо намайг ингэ хийж чинь гэд. Би тэгээд зөндөө хэлт юм байл та. Баян үзэх үү? Баян. Энийг тэгээд одоо энд байгаль хамгаалагч хэлээгээ цалинмаг байх уу? Байхгүй. Идэвхтэн байгаль хамгаалагч юм чинь идэвхтэн. Ер нь жоохон сайн дурын өөрийнхөө сэтгэлээр наадах чи миний өв эцгээс уламжлсан газар. Наадах чинь дэгж болохгүй, ингэж болохгүй. Их сайхан оновчтой үг шүү дээ. Ширээгээ хамгаалагчд байлё гэдэг. За тэгэхээр манай дөрөв урилга гээд нэвтрүүлэгт бид нар болж игэл их сүрхий ажил амьдрал нөгөөдөө дээш яваа, амжилт гаргаж байгаа хүмүүсийг бас урьдгээ. Телевизээр хүмүүс үзээд тэднээс нэг сайхан тэр ирч хүч аваасаа, урам аваасаа гэд. Тэгээ та одоо энэ мал маллах хугацаанд гаргасан амжилтаасаа бидэнд хуваалцаа. Жишээлбэл анх ижээ аваасаа хэдэн тоо толгой мал авч ирсэн. Яаж өсөж үржиж байгаа юм? Таны ямар одоо мал малганы арга туршлагын үр дүнд тийм ээ? Яаж амьдрал хүч нөөдөө дээшээ яваа юм? Тэр нэг сайхан амьдралынхаа одоо амжилтаас гэдэг юм уу тийм ээ? Туршлагаас бидэнд бас ярьж өгөөч. 90 онд өргөцс гарсан. Манай нэг 75 толгой мал тастаж өгсөн. Тэгэл тэрийг өсгөөл эдий зэрэгтэй. Тэгээд 94 онд чинь ховчлогаа шим болоод. Тэгээд энэ усууд чинь ховчлаар чинь хүн болгонд жишээл 75 толгой малаас хойрлсон шүү дээ. Тэр үнд би орооч. Ховчлогаа шим усуудаас ягааг хуваараа нэг мал хөдөлж аваа. Аав ээжийнхээ буян гарал одоо эдий зэрэгтэй явахад. Одоо нэг за нэг 800-аар л бог нээсэн мал байна дээ. Тэгэхээр өнөөдөр үнэхээр ийм тогтун байна уу? Тэр байнга салхилдаг газар уу энэ бол одоо? Энэ гол доор болохоор ийм тогтох юм байна. Тэгтээ нэг хувилцах юм бол дөрөв зүгээс хувилцсан шүү дээ. Намрын одоо намарчтай одоо салхи бол зүггүй болсон шүү дээ. Зүггүй. Нэг энэ талаас салхиж ирсэн бол нэг мэтгэхийнтэй байсан. Тэгээд энэ чинь одоо ганцхан ягаад салхитай байна гэдэг чинь одоо энэ ургамлын чинь л одоо өрийг л газарлуул хийх гээл. Энэний чи үрэл одоо газарлуунууд эргээл очиж чинь энэс илүү өтөрч байгаа шүү дээ. Тэгэл байх. Одоо намар болоод та одоо хотод 2 өвчин сургууль сурж байгаа гэж байна. Мэдээж нөгөө сургалтын төлбөрөөс авахуулаад өчнөө олон зардал мөнгө гарна. Тэгэхээр одоо аж ахуй их усүр нь яаж та хийж байна? Ямаа самнж гин үү? Нэг бол хэдэн малаа одоо ченжүүдэд өгөөд явуулдгүү. Нэг тийм малаа ченж үгүй гэж боддгоо хөөрхий. За энэ буйны юм, буйнаараа өсөж байгаа юм. Өсчиг. Байж болж л байгаа юм чи, бүтж л байгаа юм чи. За энэ хэдэн ямааны нуруунд дарах. За энэ юмар л одоо энэ хөдний хөвгтийг болгочихъя, бүтээчихье. Илэгч. Тэгээ ямаагаа самнаад одоо хотод байгаа 2 сургуульд сурж байгаа хүүхдээ гайгүй эндээс мөнгө төгрөгийг явуулаад байж ер нь хүрэлцэх юм уу? Хүрэлцэнэ. Өнөөдөр Монгол хичнээн сайн малтай байлээ тийм ээ. Гэтэл хүн амынхын тоо одоо хэд болчиход байгаа байлээ. Гэтэл одоо Хаанс Улаанбаатарт зарагдж байгаа 1 кг махны үн манай аймагт зарагдж байгаа 1 кг махны үн хоёр бараг ялгаа алга. Тэгээд одоо энэ малных нь үн яагаад ингэж өндөр байдаг юм бол таны бодол одоо энэ тал дээр юу гэж бодож байна ер нь? Малын үн өндөр гэж малын үн бол
баг шүү дээ. Малынх нь үн баг. За чэнжүүдийн гар дамжин Энэ махны чинь одоо эндээс яваад аймаг дээр за 90 220 байна. Төлөг 120 гэж байна. Тэгээ яг эдгээр чи аав ячаад махныхын жав ячаад үнийг хөргөдөд байгаа. Малчтын үнэтэй байна гэж байхгүй байгаа шүү дээ. Би бас ганц хоёр махны чэнжүүдтэй уулзч үзсэн л дээ. Ер нь та нар яагаад ингээ махныхын үнийг нэмээд идэх юм бэ? Өчтөр 500 төгрөгөөр татсан байсан. Өнөөдрөөд авах гэхээр яагаад нэмчихвэ гэд. Тэгэхээр цаад малчт чинь одоо ингээд үнд оруулаад ерөөсө тэдэд авуулаа авахгүй л өгөхгүйгээс уучдаг. Тэгээ бид нар авахаас арга байдгүй. Өчнөө бензин тос юм зарцуулж ичдэг. Тэрнийхээ үнийг суудгаад инээ. Та авуулаа авахгүй бол. Тэгээд авахаас арга байдгүй. Тэгээ дээрээс өгч байгаа цалин мөнгө маань бас хэд вүлээ. Бас хаана бас амьдрахад бас нэг жаахан хэцүү л байгаа. За энэний учрыг олё гэдэг. Малчид болохоор чэнжүүд хэлэхдээ малчид нэмээд байна гэдэг. Та болохоор ярихдаа бид бол харин би хамт чэнжүүд нэмж гэнэ гэдэг. Яг хаана үнний хувь нь байна? Үнний хувь гэдэг юм баг. Тэр бол бид нар бол малаа өгөхтэй бол яг л 220 гэдэг үгүй шүү дээ тийм ээ. Тэр чинь тэгэл яхад тэр чинь тэрнээс илүү болчиход байгаа байхгүй юу? Голтой аймгийн мал маллах арга техник тэр онцлог нь юу юм бэ? Бусад аймагаас ялгарх онцлог нь. За манай Хөөтийн сэрүүн юм уур амьсгалтай. Их цаас ордог. Тэгэл өөр ахгүй ажаар л мална да. Малыг битээ. Энэ ингэний хоормог их гоё амттай юм аа. Би өчтөрөөс хойш бүр амтанд нь орчоод. Энэ тэгээд ингэний хоормог гэж юм чинь нийлгэн хамгийн сайн. Харин хүний би юунд сайн ямар очир шанцтай байдаг юм болоо. Мэдгүй энэ тэмээтэй улсууд яа гэвэл ингэний хоормог сайн гэж за би илэг муутай байсан энэ хоормог их ууж уусан сайл юм бэл. Та хаа очиж их сайхан яриа өрөөтэй хүн байна. Бас ч шудраг хүн биш үү тийм ээ. Олон зүйл дээр их шудраг байлаа. Махны чэнжүүдэд хандлаа. Байгаль хамгаалагчид хандлаа. Энэс илүү яах юм бэ? Тий. И сайхан ээж аваас өвлүүлсэн ирэл буйнаа дааж амьдрах гэж явж байгаа. Танаар бахархаж байна шүү. Аргагүй л бас дөрвөн урилгын энэ улаан сандал дээр суух хэрэгтэй юм сайхан амьдарч байгаа хүмүүсийн нэг байсан гэт баярлалаа. Тэгэхээр миний хувьд ч гэсэн ингээд санаандгүй явж байгаад яг одоо бид нэр энэ сайхан нэвтрүүлэг хийж байгаа Хүнхэр гэдэг газрыг хамгаалдаг тийм ээ. Энэ ногоон байгалыг энэ одоо хамгаалж үргэлж асарж одоо хайрлж идэг тийм хүнтэй хүнийг олж уулзаад тохиолдлоор аз завшаанаар ингээд сайхан нэвтрүүлэгтээ оруулсандаа маш их баяртай байна. Ингээд танд цаашдын чинь одоо ажилд чинь үр хүүхдэд чинь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Байгаль дээлтэй хүн байна. За сэтгэл буруутай хүн байна. Энд чинь. Байгалаа гэж энэ Монголынхаа байгаль гэж бодож л байгаа бол байгалаа хамгаалж л хүн болгон хайрлж л баг. Түүнээс за тэр за чи байгалаа хамгаалаарай гэж хэлээд болохгүй. Зүгээр зарим нь уурдаг шүү дээ. Чи энэ юм алчижсэн бодоо юу яриад байгаа. Зүгээр нэг ажууд ирчээ нэг юм яриад. Чи юу ингэж үнэс тагна шүү дээ. Хүн сэтгэлээрээ л байгаа сэтгэлээрээ сайхан баг. Байгалаа хамгаалаа энэ Монголын нэг шивцаар юм шүү. Энэ говьтаад байгаа шивцаар нь. Үнэгүй энэ бол хаа чи юм аргишаан ус энэ говьтаад. Таныг шаардлага тавихад хүмүүс үг аавна үсттэй. Аавалгүй яах. Нөгөө ус уучраас тэгэл нөгөө амьд өгсөн буурын талаас амьд атаа айн гэж хэл. Бас нөгөө байгаль хамгаалагч гэдэг яач юм бол энтх ус ууч бас яад нь шүү дээ. Тийм ээ. За нөгөөт явууч. За нөгөө чи ягшаад үгүй шүү. Нөө нэвтрүүлгийн хамт олон бас гар хасангээ бид нартай хамтран ажилладаг Компс компаниас танд энэ аяны хэрэгслийг бэлэг болгох өгч байна. Тэгээ одоо хөдөө гадаа явж байгалаа хамгаалдаг, малаа малдаг хүн тэрэгтэй хаа. За баярлалаа. За одоо тэгэл мордол мал руугаа давхиж чинь үсттэй. Тий одоо нөгөө чон чин хэцүүж байгаа шүү дээ. Бид нарыг айлгаад байгаа шүү дээ ерөөсөө одоо энэ мал эзгүй архицаа. Хонч хэцүүдлээ одоо чон цэвэр сэтгэл цэмцгэр байгаль гэдэг сайхан үг байдаг тийм ээ. Тэгэхээр сая очир утгай маань үнэхээр сэтгэлд чинь тэр байгалийн хамгаалыг гэсэн тэр сайхан сэтгэл байх юм бол өнөөдөр хүн болгонд хэлээд авах шаардлагагүй ингээд байгаль маань сайхан байна гэсэн сайхан уриалгыг хэлж байна. Тэгээд яг энэ зочны жишээн дээрээс бол манай дөрөв урилга нэвтрүүлгийн урилга хизээж хаанч хинт ч очиж магадгүй гэдэг бол бид нар харуулж байна л да. Яг тэгэхээр бид бол одоо далайн түвшнөөс дээшээ Улаанбаатар хотын урд байдаг богд уулын
оройтой одоо тэмцэх хэмжээний цэцэг үний оргилтой тэмцэх хэмжээний тийм өндөрлөг газар байгаа. Тэгэхээр энэ өндөрлөг уулын орой дээр одоо малаа хариулаад хоноо хариулаад явж исэн малчдад бид одоо шууд урилгыг гардуулаад нэвтрүүлэгтээ оруулаад сайхан яриаг өрнүүллээ. Тэгээд үнэхээр бидний нэвтрүүлэг бол үнэхээр хүн болгонд нээлттэй. Өнөөдөр Игэл энгийн амьдарч яваа сайхан баатруудыг бол одоо таниулдагаараа илүү онцлогтой юм л да. Тэгэхээр бид амралтаараа гадагшаа явахаараа нэг сайхан амарсан юм шиг боддог тийм ээ. Өнөөдөр 4 урилга нэвтрүүлэг Баруун 5 аймгаар явахдаа зүгээр нэг яваагүй байгалийн сайхан газруудаар үзэгчтэйгээ хамт явж байгаа. Тэгээд энэ сайхан ариун дагшин дархан цаазд газрыг хамгаалдаг Иглэнгийн малчин хүн бас манай нэвтрүүлэгт оролцсон нь үнэхээр сайхан байлаа. Урилгаа өгсөн хүмүүс маань их сонин. Өстэй хувь өрөөл учрал тохиол гэдэг шиг нэрэл баатрууд байдаг. Сая Игэл энгийн ханы хариулж байсан малчныг авчраа суулгахад л хичнээн мундаг сэтгэл тэнд байгааг мөн одоо яаж ингэж энэ ээж авийнхаа буянг дааж амьдрах, малынхаа буянг хүртэж амьдрах, сайн сайхан амьдрах тухай бодиттой энгийн сайхан яриа өрнүүллээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ урилга үргэлж үнцэнтэй байдгийг бид сая бас мэдэрч суулаа. За миний хувьд ч гэсэн энэ хүнхэр тэрлэг бас удсан байна. 2-3 жил болсон байна. Ер нь хүнд бол төрж өссөн нутаг шиг одоо үнэтэй зайтай юм гэж үгүй. Ер нь яг өөрийнхөө төрсэн газрын тэр сайхныг ер нь мэдэрдэг байхгүй. Одоо энэ тентгийн аймагч байдаг юм уу, сумч байдаг юм уу, гадаад ч юм уу. Хөө тэр улс тэр ямар гоё газар байл гэд байна гэхээс яг одоо сайхан тэр үзэсгэлэнтэй тэр ан гөрөө одоо байгаль хангаай нь хаана байна, хажууд нь байж идэг. Тэрнийгээ ер нь хүн анзаардаг. Тийм болохоор одоо нутагтаа бас очлого удсан хүмүүс байхan бол нутгаараа нэг ороод гараарай гэж хэлмээрээ тийм. Цэвэр цэмцгээр байгальтай байгаарай. За одоо харин би зочноо уримаар байна. Энэ өдрийн бидний онцлон зочид дунд яг жинхэнэ одоо шигтгээ болсон нэг бүсгүй байгаа. Тэгэхээр Гоолтай аймгийн төв дээр хувийн цэцэрлэг сургууль ажиллуулж явж байгаа. Жинхэнэ бор зүрхээрээ зүтгээд үдий зэрэгтэй босгоцсон байгаа Хишиг баяр гэж бүсгүйтэй би танилцсан. Тэгээд би бодсон хамгийн том хөрөнгө оруулалт энэ бол оюуны хөрөнгө оруулалт. Тэгэхээр боловсролын салбарт ингэж их хүч хаяж хөрөнгө зарж өөрсдөө одоо бор зүрхээрээ өдий дата босгоно гэдэг бол яалтчгүй амжилт шүү. Тэр үднээсээ би найдангийн Хишиг баярыг энэхүү улаан суудалтаа урьж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан зуншиж байна уу? Ярилцаж эхлэхээс өмнө бүгдээрээ тэр урилга гардуулж тийм ээ анх ингээл Улаанбаатар хотоос орж ирээл танай цэцэрлэг сургуулийн үүдэн дээр буугаад хоёулаа анх нүүр тулж уулсан тэр мөчийг иргэн хайснаас харцгаая мөн одоо хамт олонныхын төлөөлөл болгож зарим нэгэн хүнтэй ярилцсан байгаа. Тэр бичлэгийг үзчихэд эргээд эндээ ярилцъя. За сайн явж ирлээ. Сайн сууж байна. Сайхан зусч байна уу? Сайхан зусч байна уу? Сайхан зусч байна. Хаа бол Улаанбаатар хотоос зориод хүрээд ирлээ. Бас нэлээ явлаа шүү. 1000 км юм байна тийм ээ яг. Тий. Тэгээд 4 урилга нэвтрүүлэг маань хөтлөгч Ариун гэрлийн зочин болж оролцооч гэж урилга гардуулахаар Гоолтай аймгийн төв Алтай хотод ирсэн байгаамаа. Баярлалаа. Сайхан нэвтрүүлэг байдаг. Энэ гоё нэвтрүүлэгт зочноор оролцох болсондоо баяртай байна. Ингээд урилгыг маш таатай хүлээж авлаа. Эрхэлдэг насаа аз хурайлсан холомттой орхиод ацг эрдмийн гэгэн мөргөн ачлалт багшаараа хөдөлж орлоо. Манай найз Хишиг баяр маань бол маш мундаг оюунлаг тим гэр бүл байдаг. Би энэ оюунлаг гэр бүлийнхэн хамт олондоо багтаж ажиллаж байгаадаа маш их бахархалтай байдаг. Би багасаа л сургуулийнхаа цэцэрлэгийн багш болохыг аяух мөрөөдөж хүсэл мөрөөдөл маань энд байсан. Тэгээ энэ хүсэл мөрөөдлийг маань биелүүлж өгсөн хоёр найзтай энэ сайхан гэр бүлтэй баярлаж бахархаж явдгаа гэдгээ би хэлэх ёстой байхаа гэж бодож байна. За Хишиг багш маань хөв хүнийхээ хувьд бол маш гоё бид нартай багш нартайгаа хамт олон ажилчтайгаа маш сайхан харилцаатайгаар нийлж сайхан ажилладаг.
мэдлэг боловсролын хувьд ч гэсэн бид нарт зааж сургууч өдий зэрэгтэй энэ сургуулаа авч явдаг. Онгойдох төлхөрийг орчлон таних ансий. Урилгыг мань хүлээж авсанд баярлалаа. Удахгүй бусад нөгөө хөтлөгчтэйгөө эргээд уулзцгаая. За тэглэгээ яах вэ? Үлдсэн 3 хөтлөгчтэй чинь сайхан яриад хэлэх таатай байна. Удахгүй уулзцгаая. Янз бүрийн санаа байж болно. Гэтэл энэ дундаас ягаад боловсролын салбарыг барьж аваад ингээ хувийн бизнес эхлүүлээд энэ нь тэгээ зүгээр нэг ашигын төлөө гэхээс илүүтэй оюуны маш том хөрөнгө оруулалт гэж би үнэлж урьснаас тайлбарлаа суучлаа. Тэгэхээр энэ санаа ягаад төрсөн? Эндээс л яриагаа эхлэе да тийх үү? Би Улаан аймгийн Алтан хотын 10 жилийн 1-р сургуулийг төгсөөд тэгээд багшийн сургуулийг 1996 онд төгссөн. 9 жил багшилсан. Багангийн багшаар. Тэгээд багангийн багшаар ингэж ажиллаж байх үедээ хүүхдүүд маань яг шавнар маань аймаг орон нутгата олимпиад уралдаан тэмцээнд нэлээдгүй сайхан амжилтуудыг гаргаж ирсэн. Тэгээд энэ хувийн сургуулийг байгуулах санааг бол яг би өөрөө бол гаргаагүй гэхдээ хүмүүс гайхдаг. Манай хань ер нь бит хоёр ингээд Улаанбаатар хотод ахын давтсан. Манай ахын хүүхдээ Улаанбаатар хотод хувийн сургуульд сурч ирсэн. Тэгээ би ингээд мэдээж мэрэгчлийн нөгөө юу хөдлөнө гэдэг штеп. Ингээд дэвтэр номыг сөхөөл үзэл ингэсэн шал өөр байсан. Тэгээд ер нь энэ хувийн сургууль чинь бас их онцлогтой их сайхан тий бус сургуулиудаас ийм онцлогтой тэгээ хүүхд хөгжүүлэх нь илүү өнтер гээд маш олон давуу талыг олж хараад тэгээд би бас энэ их зүгээр юмаа гэж зүгээр ярьжсэн манай хүн тэгсэн чи яагаад хувийн сургууль байгуулж болохгүй гэд ингээд анхны санааг өгсөн. Тэгэхээр манай хүн чи өөрөө нэгтлэн бодогч мэрэгчлээ. Ямар ч боловсролын салбартай огт холбоогүй ингэж байжгаад тэгээд намайг дэмжиж туслаад л тэгээд эцэгчүүдийн санал ч их байсан л да. Яагаад энэ орон нутагт ийм сайхан хувийн сургууль байж болохгүй гэж ягаад бага наснаас нь хүүхдүүдийг илүү төлхөө хөгжүүлж болохгүй үзгээд тухайн үеийн орон нутгийн удирдлагууд хүртэл яг энэ саналыг маань маш их дэмжиж байсан. Тэгэл учиргүй бизнес гэхээсээ илүү ямар ч гэсэн тэр нэг гоё шинэлэг юмнуудыг л энэ орон нутагта бушиг оруулж ирээгээд амар зоригтой барьж авсан. Санаагаа хүмүүст хэлэхэд хүмүүс айгүй гайхал. Юу хөдөө нутагт те хувийн сургууль хэд авах уу? Тэгэл ингээл яг байсаа болоод болчих байх л да. Та хоёр одоо маань битүүр чинь нөгөө хувийн сургууль байгуулахаас өмнө зунд нь ингээл айлуудын сууц бариад ингээд зардаг. Тэр бол болдог бизнес байсан. Тэгээд яг та хоёр бол байшин савыг нь бол болчих واخ. Ер нь хүн ирэх үү гэл амар ингээд барьж эхлэегүй зүгээр ингээд санаа гаргаж явах үед л ингээд амар няцаалтууд ирээл ингээд ерөөсөл ингээд дандаа миний эргэн тойрны хүмүүс дандаа бэрхшээл тооцсон хүмүүс байсан байхгүй. Тийм. Тэгээд айгүйх зоригтой. Маш их зоригтойгоор барьж аваад эхлүүлсэн дээ. Авэжтэн эрхэлдэг насаа аз хурайлсан холомттой орхиод ацэг эрдэмийн гэгэн мөргөн ачлалт багшаараа хөдөлж орлоо. Ер нь энэ аймагуудыг хараад тахад ийм шин зүйл хийж бүтээе гэсэн хүмүүс энэ зорилго нэг юм дээр огтлцдаг юм шиг надад санагдсан л да. Тэрний юу гэхээр яаж энэ аймгийнхаа өндөг залуучуудыг хот руу ингэж явуулахгүйгээр энэ урсгалыг те аймагт нь ингэж сайхан одоо юу яах вэ? Авч үлдэх аймагтаа хийж бүтээдэг, аймагтаа сурдаг те аймагтаа амьдардаг яаж энэ сайхан зүйлийг бий болгох вэ гэсэн ийм зүйл дээр ер нь огтлцож явах шиг санагддаг. Таны зорилго ч гэсэн магадгүй бас энтэй нийлж магадгүй гэж бодож байна. Тийм ээ тийм. Би ер нь бол манай алтаачууд их оюунлаг. Тэгээд энэ оюунлаг хүмүүсийг бүр илүү сайхан хөгжүүлье. Бүр бага наснаас нь тийм ээ одоо манай сургууль чи 2 дугаар ангиас англи үздэг шүү дээ. Тэгээ хүүхдүүд маань 2 дугаар ангиас англи үзээд ингээд явна гэдэг чинь бусад хүүхдүүдээс илүү давуу 2 дугаар ангиас англи үзнэ. Ер нь 5 дугаар анги төгсөхдөө бол бус сургуулиудын сайн хүүхдүүд нь бол 7 дугаар ангийн хэмжээний ингээд англи мэдлэгтэй болоод төгсөж байгаа. Тэгэл иймэрхүү шинэлэг юмнуудыг хүүхдүүдэд яаж шигтгэж өгөх үү тийм ээ. Тэгээд ирээдүйнхээ алтаачуудын
манай одоо хүүхдүүд чи ирээдүйн халтаачууд шүү дээ тий. Тэгээ энэ ирээдүйн халтаачуудад яаж оюуны хөрөнгө оруулалт хийх үү гэдэг дээр л маш их бодож хийчихсэн. Түүнээс бол яг эхлээл хувийн сургууль байгуулахад дандаа хүмүүс ингээл нэг сургууль байгуулад л одоо энэ гişгээр төлбөр аавна. Төлбөр гэдгийг ерөөсө тэр чигтэл карманд ордог юм шиг л ийм ойлгодог байсан. Эхлээл яг боловсрлоор бизнес хийх гэж байна гэсэн хүмүүс маш их хүмүүс хүлээж авчихсан. Тэгээ одоо бол манайх одоо 8 дахь жил рүү орох гэж байна. Одоо бол шаал нөгөө эсрэг өнцгөөс нь хардаг болсон. За энэ хоёр хүн чинь ингээл нэг боловсролын төлөө аягүй сайхан зүтгээд байна. Хүүхдүүдэд сайхан оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна гэдэг талаас нь хардаг болсон учраас би ч гэсэн одоо аягүй урам зоригтой ажилладаг шүү. Бардам. 8 жил өнгөрөхөд мэдээж шавнараас бас ажлын хөдөлмөр үр дүн гарсан л ах та. Гаралгүй яах вэ? Манайх ч одоо ер нь бол шатраараа маш мундаг байдгийг аймагта. За бүжгийн урлаг одоо уран сайхны юмд бол манай хүүхд сургуулийн хүүхдүүд чинь хамгийн дээдл нь 11 настай хүүхд. Жижигхэн шүү дээ. Тэгэл 5 дахь ангийн хүүхд гэдэг чинь 6 настай ордог болсон. 11 настай хүүхд. Манайх чинь 8 жилийн хугацаанд олон улсын уралдаан тэмцээнээс хүүхдүүд маань 3 медальтай шүү. Олон улсын. Тий. За улсын уралдаан тэмцээнээс нэг 8 орчим медальтай. За аймгийн аврагт бол их олон. Ер нь жилд нэг 8 хүүхэд аймгийн аврагаас шалгараад улсад явчихдаг 8-9 хүүхэд. Тэгэхээр бол ер нь байшин сав одоо юу багш нар энтри гэхээсээ илүү бидний хамгийн гол бахархал бол ерөөсөө хүүхдээ амжилт. Манай сургуулийн үүдэн дээр ийм бичих байгаа. Аливаа сургуулийн амжилт нь суралцагчдын тоогоор биш тэдний гаргасан амжилтаар хэмжигдэнэ гэд ихээ томоо бичиж тавьсан. Энэ үг яг уншаад л надад маш их таалагдсан учраас би бүр ингээд урлагийн заалны дэдэлт их том бичиж тавьсан байгаа. Та нар анзаарсан болов уу? Тий. Тийм миний тухайд бол одоо шүүрийн одоо сургуулиасаа гараад одоо хувийн сургууль байгуулад ингээд ажиллах шина гэдэг сонсогдлоо би бол харамсчихсан. Яагаад гэвэл хүүхэд маань одоо бас нэгдүгээр ангид орох гэсэн учраас одоо чадaltaй сайн багшаа одоо ингээд гаргачих болж л байгаа юм бах та. Яагаад ингээд гарах болцсон юм бол би эргэлзэжсэн байхгүй. Тэгээд харин сүүлд нь ингээд сургуулаа нээгээд нээлтэн дээр нь ингээд орчлоо. За бас ой болсон тийм ээ 5 жилээ болоод өөрийн гэсэн сүлд дуутаа болсон. Тэр дууг нь одоо хотоос хэлийн зэргийн дууж гэж болгоё. Дууч маань ирж дуулаад манай шуулга дээр ингээ бүхэлд арга хэмжээ юм болоод машинаар ингээ хүүхдүүдэд авчраа хүүхдүүд нь бүгд хөөрхөнд живтэрсэн багч цэцэг барьсан инээч гэсэн. Тэрний харсан надад айгүй гоё санагдсан баг. Ямар ч гэсэн энэ бол зөв гарц байсан байна. Магадгүй одоо хуучин сургуультай байсан бол өнөө маргааш хараач гэдэг юм уу те бас ингээ урсгалаараа явж л байх байсан баг. Тэр Шипэгийн тухайд бол бас нэг гаргасан том дэвшил амжилт энэ би бол гэж харж байна. Ямар гоё. Аймагта баг анхны хувийн сургууль ер нь хувийн сургууль. Тэгэхээр нэг ясны одоо энэ салхи оруулж штэ. Өрсөлдөөн үнийг бий болгож штэ тийм ээ. Тэгээ та дөрөв бизнес гээд ер нь үнэхээр сайн боловсролыг өгч чадчихвэл бизнес байх хэрэгтэй байхгүй тийм ээ. Оюуны бизнес ч гэсэн хөрөнгө оруулалт гэсэн тий. Одоо тэгээд ганц сургууль биш бас цэцэрлэг байлаа шүү дээ тийм ээ. Тий. Манайх ч 2008 онд айгүй хөөрхөн тэр 2 давхар барилгынхаа доод давхарт дээд давхарт нь 2хан ангитай. 2хан багштай. Нэг үйлчлэгч нэг жижигчтэй ингээд дөрүүлэх нэ. Тэгээд нэг 60 хүрэхгүй сурагчтай ингээд нээжсэн байхгүй юу. Нөгөө барилгын чинь доод давхар мохроо бас зурагчийн интергээ түрээсэлчихсэн. Одоо манайх 200 цэцэрлэг сургууль нийлээд 250-аад хүүхэдтэй. Багш ажилчид сургууль цэцэрлэг нийлээд бараг 30 хүн байна. Тэгэхээр бас энэ 8 жилийн хугацаанд өргөжсөн гэж харж болохоор байгаа зү. Мэдээж альва зүйл бүгдээрээ дардан байдаггүй. Анхны хичээлийн жилийн элсэлт авч яхад хүүхэд ирэх болоо гэсэн айц танд байсан уу? Байлгүй яах вэ. Гэхдээ би өөрөө яг нэгдүгээр анги авчихсан. Манай ангид 35 хүүхэд элсэн сурсан. Тэгээд бас нэг залуу багш маань 2 дугаар анги аваад тэгээд ингээд би их голоод байгаа байхгүй юу. Би 1 2 3 4 5 дугаар анги нээчихнэ гэсэн юм том саваа бэлтцсэн байсан. Тэгэхээр 1 2 дугаар яг 4 5 дугаар ангид бол элсэлт ирсэн. Айгу цөөх хүүхдүүд ирсэн учраас юу нөгөө ангиудаа нээгээгүй. Тэгээд Эрдэнэтэд байдаг манай найз над руу ярьсан. За сургуулийн ажил амжилтаа юу нээсэн үү гэд. Уш манайх одоо 61 2 хүүхдэл байна гэдгсэн чинь хүүе баяр хүргэе. Манай найз бас хувийн сургуульд ажиллаж байсан. Уш Эрдэнэтэд манай ах чинь бүр 10 жилийн сургууль. Манай сургууль чинь одоо нэг 100 хүрэхгүй 90 хүүхдтэй байдаг штеп гэлтгсэн чинь миний дотроос нэг айгу том юм аваа хийсэн юм шиг болоод нэрээ манай Эрдэнэтийн хүн ам хийдүүлээ тий. Манай Голтой аймгийн Алтан хотын хүн ам хийдүүлээ гэл ингэсэн чинь би айгу урам зоригтой болчихсон шүү дээ. Тэгээ 2009 онд ер нь сургуулийн доод давхарч сул байсан.
эцэг эхчүүд ч нэлээд хүсэл тавьсан. Танах ингээд сайхан сургуульд өөрсдөө бэлтгэж цэцэрлэгийн бэлтгэл анги нэгээч гэдэг бас л орон нутгийн удирдлагт хэлсэн. Манай орон нутгийн удирдлага маш гоё хүлээж авсан. Тэгээд цэцэрлэгийн бэлтгэл бүлэг нэгээд 37 хүүхэд бас анх цэцэрлэгт авчил. Би тэгээ ер нь их зоригтой өөрөө сургуулийн өмнөх боловсролын талаар маш мэдлэг муутай нэг ганц нэг ном хараад л сургуулийн өмнөх боловсролын хууль судлаад л тэгэл шууд цэцэрлэгээ ингээл бичиг баримтаа бүрдүүлэл ингээл нээж исэн. Тэгэл одоо ингээд нөгөө яг юм мэддэг болчиход ингээд нөгөө 2009 оныг харахад би амар зоригтой байсан байна. Яаж ихэж чадсан болоо гэдээ одоо ингэ харахад хаа. Би бол одоо жишээлбэл багшийн нэг хардаг. Тухайн сургуулийн нэр хүндэхээс илүү ямар ч сургууль вэ тэрэн дунд байгаа багш хэр чадaltaй вэ гэж сая манай жаргалсах хүртэл ярьлаа шүү дээ тийм ээ. Сайн багш гараа явуулчихлаа гэж харамсчихсан ингээд. Тэгэхээр багш нарын чадварт хэр ихтгэлтэй байдаг болоод хамт олонныхоо тухайс бидэнтэй байна. Нөө тэр байх уу. Ер нь бидний энэ өдөр зэрэгтэй явж байгаа амжилт бол ерөөсөө л манай хамт олонны амжилт. Манай хамт олон их залуу хүн хамт олон байдаг шүү дээ. Би багш нараа яаж шалгаруулж авдаг вэ гэхээр эхлээд чадварын шалгалт авдаг. Тэгээд дараа нь ярилцлаганд оруулна. Тэгээд манай дүү нөгөө хүний нөөцийн мэрэгчлээ учраас надад маш их зөвлөнөө. Тэгээд ийм байвал ингэдэг, энэ ингэж ийм хандлагыг ингэ тодорхойлд энэ төр гэд. Тэгээд дараа нь эцэг эхчүүдтэй нь ярилцлага хийлгэнэ. Тэгэл ерөнхийдөө бол нэг 17-оос 23 хүн манад шалгалт өгдөг. Хамгийн бага нь 17 хүн багш өгч байгаа шүү дээ. Манад одоо багш болъё гэж шалгалт өгөөд тэгэл тэндээсээ шалгаруулж авдаг учраас ер нь бол тийм ямар нэгэн лобби мобби гэсэн байхгүй шүү дээ. Хувьдаа хүн чинь нөгөө өөрийнхөө сургуульд ажиллах гэж байгаа учраас маш сайн шигшиж өстой маш олон цензурээр ингэж шалгажж авдаг учраас манай багш нар бол чадвартай сайхан залуу хүмүүс баг зэргийн туршлага дутаж магадгүй. Гэхдээ одоо манайх ч хамгийн бага жил ажиллаж байгаа нь 2 жил гээл тэгэхээр ер нь хамт олондоо ууссан миний арга барилд орцсон тийм сайхан залуучууд байдаг. Би бол өстой багш нартай 100% итгэлтэй. Одоо ингээл хамгийн анх хувийн сургууль байгуулагдчихад нэг тийм хүүхдүүдийн оронд нэг тийм жижигхэн зиндан маягийн юм үүсчихсэн Улаанбаатарт. Энд юу нь яадаг болоод тэр нэг жоохон мөнгөтэй айлын хүүхдүүд нь хувийн сургуульд хүүхдээ өгөөл тэгэл нэг тиймэрхүү ялгаа гарч исэн байхгүй. Улаанбаатарт бол хамгийн анх хувийн сургууль байгуулагдчихад. Тийм энэ хувьд яаж байгаа вэ? Тэр үзэл чинь бас манад бас явдаг юм аа. Одоо ингээл дандаа баян ч юм уу амьдралын бололцоотой айлын хүүхдүүд ингээд цуглждаг одоо ийм газар ингээд дахиад оруулчих юм бол манай хүүхд бид нар ингээд хөлдөн чирэгдэн энтергээ хүмүүс ярьдаг байхгүй юу. Гэтэл яг үгүй. Хувийн сургуулийг хэн зордгоо хүүхдээ хөгжүүлье гэсэн хүн зордог. Алтны нин жаач хүүхдээ өгнө, дарагч хүүхдээ өгнө, сэрэгч хүүхдээ өгнө, төрийн албаагч ч өгнө. Ер нь бол их сайхан хүүхдээ анхаардаг хүмүүс хувийн сургуульд өгдөг. Бас нэг талаасаа маш завгүй хүмүүс өгдөг. Одоо нөгөө олон жилийн дадлаг туршлагатай хүн аавна гэж ярьсан шүү дээ тийм ээ. Тэрний би яагаад тэгж хэлээд байгааг нь гайхаад байдаг байхгүй. Яагаад тэгэхээр зэрэг одоо өнөөдөр ихтэй сургууль төгссөн өчнөө сайхан залуучууд ажилд орж чадахгүй одоо удамжин зөв зүгээр юу ч хийхгүй сайхан явж лээ. Яагаад тэр хүмүүс ажилд орохгүй байна вэ гэхээр зэрэг 3-аас дээш жил ажилласан гэдэг юм те одоо цаад байгууллагын тавьж байгаа шаардлага шүү дээ. Тэгээ ийм дадлаг туршлагатай ийм хүнийг манайх авнаа гэжтэй. Тэ оюутны ширээнээс ажлын байран дээр гарахдаа бүгд туршлагатай биш шүү дээ. Одоо бид нар л туршлагажуулж авахгүй бол хэн авах юм бэ тийм ээ? Туршлагатайгаа авна гэдэг ах юм бол нөгөө шин төгсөгч чи болохоо тий. Залууч вэ, хөшинч вэ маш хүүхдэд тайртай, маш их зүтгэлтэй. Тэгээд бас сэтгэлтэй хүн л хийж чадна. Тэгээд хүмүүс бас ийм нэг ойлголт байдаг нийгэм даяараа. Бага ангийн багш гэлтэхтэр яг одоо нэг 6 дээр 4-ийг нэмээд 10 гээл АЭ гээл ингээл заачихна гэсэн ийм тий бага ангийн багшийг бол бас нэг тиймэрхүү за энэ иймэрхүү одоо бага ангийн багш гэдэг бол яг ийм бага боловсролыг олох төвшний мэдлэгтэй хүн байна гэсэн ийм бас нэг тийм яваад байгаа байхгүй юу. Гэтэл яг энэ боловсролын хамгийн хүнд ачаа буюу хамгийн чухал юм. Ерөөсөө бага ангийн багш нарын нурган дээр явдаг. Ерөөсөө л хүүхэд одоо нөгөө бага боловсролын чинь байшингийн хумдаам гэж ярьдаг шүү дээ тий. Энэ хумдаам маш сайн байж ижил хүүхэд илүү цаашаа хөгжиж ингэж явдаг учраас ер нь бол багшийг бол маш их гоё сэтгэлтэй хүүхэд тайртай хүн л хий. Хишиг баяр гэж багшийн өөрийн хувийн арга байна уу? Одоо телевиз үзэж байгаа залуу эцэг эхчүүдэд зөвлөж хүүхдийг яаж одоо хичээлдээ шамддаг нэг анхаарал нь төвлөрөө суудаг тийм ээ.
Эсвэл юу гэдэг цаашдаа ингээд их сайхан суралцаад явах тэр суурийг яаж зөв тавих вэ? Одоо 17 жил ажиллажлаа. Өөрөө багш одоо багшлагаас хажуугаар тий багшлагын хажуугаар сургуулаа байгуулсан хүний үед нэг арай өөр арга хэлж өгөх болоо гэж бодод шүү дээ би. Маш олон эцэгчүүд над руу ярьлаа л да. Миний нэг төгссөн анги сая 11 дугаар анги төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалтанд маш гоё өндөр оноо авлаа. Өмнөх ангийнхан чинь дандаа Монгол Улсын их сургууль юу шүтээс авлаа энэ төр гэл эцэгчүүд яриад л тэгэл одоо ямар арга байна гэл тэгээд идэх. Би яг хэлэхдээ одоо яг юу юм бэ гэж тэргээ хэлэхдээ яг хэлэх юм байдгүй. Гэхдээ ер нь бол суудах хүүхдээс л бүтээл гардаг. Сайхан анхаарал нь төвлөрдөг. Тийм. Тэгэхээр хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлэх маш олон аргууд байна л да. Би бол яг залуу ээж аваадтай тэг хүүхдүүдтэй юу хэлэх гээд байна гэхээр хүүхд маш сайхан сууж сурдаг. Тэгээд юмд өөрийн ингээд уншиж судлаад ч юм уу хүнийг сонсоод өөрийн гэсэн тийм оюун дүгнэлтийг маш сайхан зөв өгдөг. Тэг хүнийг анхаарч сонсдог хүүхд чинь юм сайн ойлгоно шүү дээ тий. Одоо бол нөгөө хүүхдүүд айлын хүүхдүүд ч айгу цөөхөн болчихсон, айгу дураараа болчихсон. Тэгээд ч нөгөө хүний эрх хэрэгчлөө гэдэг мэг дээдлэн гэдэг болцсон учраас ер нь тийм айгу тийм сууж чаддаггүй, сонсож сураагүй тиймэрхүү хүүхдүүд ирдэг л дээ. Заавал хар бор ажил хийхгүйгээр ер нь бол өөр аягаа аваад уучдаг, хувцас өвхөө тавьчихдаг. Ийм хөдөлмөрч хүүхд бол хичээл дээр ч их сайдлан хөдөлмөрчлээд. Ийм амьдрал ахуй дээрээ залхуу хүн бол бас адилхан залхуул байдаг учраас ер нь бол хүүхдийг нэгдүгээрт хамгийн нэгдүгээрт сайхан ажил хөдөлмөр дуртай болгох. Тэгээд юмд сайхан чин сэтгэлээсээ ханддаг болгох. Тэгээд сууж чаддаг болгох. Ерөөсөө хин амжилттай сурчин хүнийг сонсож чаддаг, сууж чаддаг хүүхдэл амжилттай сурч ер нь юмд тууштай байдаг байхгүй. Одоо 6 настай хүүхдүүд 1-р ангид ордог болчихсон. Энэ цаг үед чинь их хөөхөөр хөгжилтийн явдлууд болд юм байна шүү дээ. Хөөхтэй ангинууд хөөхөө. За ямар ангаа? За Зүгээр. 6 настай хүүхдүүдтэй айгүй мундаг штэ. Маш сайн сурна. Би өстө тэгнэ гэж бодоагүй. Анхны нөгөө 2008 онд чинь 6 настай хүүхдийг 1-р ангид элсэн суралцуулаад бид нар чинь бүрлээ өстө. Их л номын дуу сонсоод яасан яаж сургана гэж айжсэн чинь юу 8 настай хүүхдүүдээс илүү хурдтай сурч байгаа юм. Тэгээд тэр жил нөгөө 1-р ангид аачихад би нөгөө им үсэг зааж ирсэн чинь манай ангийн хүүхд им үсэг орсон үг хэлээрэй гэлсэн. Мем гэдэг орлоодсан. Зөв байна. Мем гэхэд хаана им үсэг сонсож чинь энэ гэл бид нар чинь нөгөө хэллээ. Хаана нь урд нь энэ гэл хэлжсэн нь нөөдөг чинь дахиад дараагийн хүүхдийн ярилцлагатай л урдаар орол мем гэдэг орлоод. Үгүй чи чинь сургуульд сурсан ийм том хөвч ээжх мемийг санаад байгаа юм уу? Чи ээжх мем хөвт юм биш үү гэсэн чи үгүй би барьдаггүй аавал барьдаг. Тэгээд ер нь бол цаад чинь шудраг хүмүүс шүү дээ. Тий шудраг. Ер нь хүүхд гэдэг чинь бурхан юм чинь. Тэгээ би нүгийг аюу хэлэх дуртай. Би бол бурхантай ажилладаг учраас миний мөр дандаа цагаан байдаг. Миний ажил дандаа бүтэтгэл гэж хэлдэг дуртай. Ямар сайхан бэ? Ер нь бага ангийн багш бол маш гоё мэрэгжил. Тэгээ бүр 2-3 дахь ангиас бол бага ангийн багш болно гэж мөрөөдөд л тэгээд ер нь өөрийнхөө мөрөөдөлтөд хүрсэн тий. Тэгээ хүмүүс гайхдаг байхгүй. Чи яагаад ийм багангийн багш хийх дуртай залхаж өгдөг юм уу гэдэг шүү дээ. Би дуртай учраас одоо хийн. Тэгэл одоо ингээд анги авсан гэдэг дотор хүмүүс гайхаад байдаг байхгүй. Яагаад чи энэ их ажлын хажуугаар ийм их ажлын хажуугаар чи битгий анги аваач гэдэг. Хэрвээ би багшлахгүй бол сургуульд одоо юу хийх юм бэ те. Тийм учраас аюу утахгүй болчихж байгаа. Би ингээд өөрийгөө төсөөлдөг байхгүй. За би ингээд анги авахгүй, шавнаргүй ингээд багш нартайгаа ажиллана гэж боддог надад маш утахгүй санагддаг учраас би ер нь бол олон жил багшлана л гэж бодож байгаа шүү дээ. Үнэхээр ямар ч үг ард нийлэх шаардлагагүй. Би бурхадтай ажилдаг. Тиймдээ би миний мөр цагаан байдаг гэсэн энэ л үгээр чинь ярилцлага өндөрлөө. Амжилт хүсье. За баярлалаа. Та нартай бас ажлын өндөр амжилт хүсье. Биднийг энэ хол замд луужин болж бидний зөв чигийг зааж байгаа аялын хөтч одоо компост гэдэг дэлгүүрийн хамт олон бас л яг бидэнтэй ижлэх өсөл мөрөдлөөр дүүрэн залуучууд байгаа. Тэднийхээ бэлгийг уламжлах энэ бол аяны хэрэгсэл байгаа. 5 дахьтай дэгжин аялцгаа хэлсэн өрөөтэй ингээд бидний энэ бэлгийг гартаж авна уу. Баярлалаа. За.
Заримдаа надад одоо хөшөө босгож байгаа хүнээс илүү сургууль цэцэрлэг босгож байгаа хүн илүү буянтай зүйл хийж байгаа юм шиг санагддгийг. Тэгээд одоо зам аргууч их сайхан болж бид нар замдаа ирэхдээ харлаа. Бүх аймагуд руу гоё засмал зам холбогдож байгаа юм байна. Ингээ аймгийн хөгжил ихээр сайхан болж байгаа. Гэхдээ аймгийн хөгжилд бол хамгийн чухал зүйл бол хүний хөгжил байдаг. Тэр хүн л хөгжихгүй бол аймаг хичнээн сайхан замтай, хичнээн сайхан байшинтай байгаа. Ер нь бол нэмэр байхгүй. Тэгэхээр тэр аймагт одоо амьдрах аймгийн ирээдүй болсон хүүхд багчуудын оюунд нь хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ мундаг бүсгүйтэй танилцсандаа энэ сайхан ярилцлагыг өнүүлсэндээ маш их баяртай байна. Ягаад ч юм нөгөө бага ангийн багш гэдэгт бол санаанд ороод байна. Дөрөв урилга нэвтрүүлэгт бага ангийн багш орж байгаагүй энэ тухай хаяа боддог гэсэн нэг гоё нэгдүгээр анги авсан анхныхаа ажлын гараг эхэлж байгаа нэг юм хөөрхөн залуухан багшийг урьж оруулсан гэж боддог байсан. Өнөөдөр яг энэ хүсэл маань биелж бага ангийн багш манай нэвтрүүлгийн хамрын эзэн байлаа. Тэгээд өнөөдөр яг энэ цаг үед энэ нийгэмд эцэг эхчүүдээс илүү бидний үр хүүхдийн төлөө сэтгэл гаргаж бүх зүйлээ зориулж байгаа хүмүүс бол яа харахгүй бага ангийн багш нар гэдэгтэй. Эцэг эхчүүд бид нар бүгдээрээ санаа нийлэх байхаа гэж бодож байна. Сайн сайхан яваагийн үндэс нь сайн багштай таарсных л байдаг тийм ээ. Тэгээд сая үзэгчд маань бол дор бүрнэл энэ ямар сүрхий сайхан бодолтой, зоригтой, тэг амжилттай яваа сайн багш вэ? Яг ийм багшид хүүхдээ шав болгож өгсөн гэж бодож суугаа байхаа. Тэгэхээр яг энэ хишиг баяр шиг багш нар олон байгаасай. Миний тухайд бол бас бага ангийнхаа багшийг саналаа. Тэгээд энэ хөтлөгч хийж байгаа завшааныг маш овжноор ашиглаад үсэг анхны үсэг, ач тухшийн заасан үсэг, эрдмийн шигтгээ цагаан толгойн эхэн дурдаг эрхэм үсгийг заасан бага ангийнхаа багш оюун донголог багштай энэ өдрийн мэндийг хүргье. Би бас Сүсгэл аймаг зуугаа Цэрэн дулан багштай баярын мэнд хүргье. За дөрвийн ангийнхныгаа төлөвлөлөөд аюуш багштай үргэлж баярлж явдаг хайртай гэдгээ хэлье. Би бас хэлнэ шүү дээ. Тэгээ шүү дээ. Цэцэн аймгийн галширсан минь Дарсүрэн багштаас анх л надад эрдэм намыг учруулж ирсэн танд баярлж явдаг шүү гэдгийг хэлье. Овчин байвал бүгдээрээ л овчин байж. Яг үнэхээр бүгдээрээ багштай. Эндгэлтэй жаргалсаахаа өстө хожуу орж ирээд ямар хүчтэй гарч ирж байна тийм. Ер нь цаашаа бусад аймагуудаар аваа юмар юм шүү жаргалсан. Яхаа үнтэй явнаа. Яг харахгүй бас ингээд нутгийн хүнтэй цуг ингээд ярилцаад суугаад тийм ээ. Шал бас ондоо юм зарим юм дээр ингээд нутгийнхаа түүхийг яс заншлаа илүү мэдж байгаа учраас асуулт хүртэл ингээд шал өөр бас орж ирж байгаа нь ажиглагдаж байна л да. За одоо харин ингээд зочдын түүчээ. Би Говьлтай аймагт 2 жил гарны өмнө анх удаа ирж исэн. Тэгвэл би нэргүү гэж маш сайхан нэг ахта танилцчихсэн. Энэ хүний ярьсан зүйл, тэр туулсан замнал бүх зүйл нь миний зүрх сэтгэлд ингээд тодоостод үлдсэн. Эргээд нэг уулзах юмсан. Уулзахаараа дахиад та бүхэнтэйгээ бас нэг уулзах юмсан гэсэн тэр бодол үргэлж тээгцээр явсан. Ингээд би өнөөдөр яг зоригтой өрөөд Говьлтай аймагт 2 дахь удаага ирэхдээ халзан нэргүү ахтайгаа эргээд нэг уулзсан юм аа. Тэгээд халзан нэргүү. Тий, ерөөсөө энэ нэрэндээ өөрөө дуртай. Ингэж дуудуулах дуртай. За. Нутаг орныхан ч бас энэ халзан нэргүү гэдэг нэрээр нь илүү сайн мэддэг. Ийм л нэгэн хүндтэй үнийг нэвтрүүлгийнхаа амиарт урьж байна. За. За ингээд зочноос суусан дээр юун түрүүн ажлынхын байранд очиж хийсэн сурвалжлагыг үзчихэд эргээд ярилцлаганд орцгоё. Дөрөв урилга нэвтрүүлэг Говьлтай аймгийн Алтай хотод урилга түгээсээр байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн миний зочин бол маш сонирхолтой нэгэн хүндтэй хүн байгаа. Эргээд өнөөдөр дахин уулзж байгаадаа баяртай. Ингээд нэргүү Айргийн хад компани захирал нэргүүтэй хамтдаа орж танилцъя. Урилга өгье. Сайн байна уу? За сайхан засж байна уу? За ажил өндөр үү? Сайн. За Монголын үндэсний олон нийтийн телевиз дөрөв урилга нэвтрүүлэг Говьлтай аймагт ирсэн. Тэгээд бид Алтай нутгийн бас нутгийн ард түмэн хайртай, хүндэлдэг ийм л эгэл энгийн хүмүүсийг урьж оролцуулж байгаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийнхаа дугаар таныг манай нэвтрүүлгийн хүндтэй зочноор оролцооч гэдэг энэ урилгыг хардуулж байна. Зүгээр дургуцахгүй бол миний одоо нэргүй ахыг мартагдахгүй болтыг сэтгэлд үлдсэн зүйл бол тэр захирлын ширээний хойморт байдаг. Та бидэнд бас ярьж өгөөч энэ түүхийг. Бас нэг залуу хүний алдаа оноо байсан. Тэгэл жоох ууддаг явж байгаа. Тэгэл найзтайгаа таарал нэг зураг авахгүй бол авдар хийдэг хүч ядгалсан. Тэрнээс хойш нэг 8-10 жил баг ирнээр нэг үнэрч аваагүй тэгэл. Одоо орч тийм ээ? Тий, ирэхэд байгаагүй. Дэжгүй. Тэгэл нэг аж ахуй байгууллагад ирсэн барилгын салбар унтсан байсан. Тэгэл
блокны үйлдвэрээс эхлээд яваад байсан ч одоо энэ тоосхны үйлдвэр аваа юм хийж байна орон нутагтаа. Таны хэд хэдэн орон сууц барьсан гэж сонслоо. Орон сууц барьсан энэ засгийн газрын хөтөлбөр янз бүрийн холбогдуулаад бас нэг одоо нийтдээ би орон нутагт өөрийн хөрөнгөөр гэхээр 56 айлын орон сууц барьсан байт. Төвөр явж байгаа явган замууд дандаа манай энэгээр хийгдэж байгаа. Ашлтны бордюртай тэр мөрөнд бүрэн ихээр хийгдэнэ. Ер нь бол яг замын дагуу хол явган замууд манай энэгээр дандаа хийгдсэн байж байгаа. Энэ өнгөлгөөний тоосох гэдэг энэ нэг юм тоосох байдгийг. Дахиж одоо нэг энэгээр хийгдсэн байхад одоо гадна талын жил болгоно нэг шавардаг шохойдог тийм байхгүй. Тэгээд энийг гадна 12-оор дотор нь дулаалга хийгээл тэгээд дотор нь улаан тоосгоо хийж. Одоо Гоолтай аймгийнхан бол энэ тэндээс тоосох зөөх шаардлага байхгүй болсон. Байхгүй ер нь өнгөлгөөний талаас аж байхгүй улаан тоосгоч гэсэн манайх ч одоо 4 үйлдвэртэй болчихлоо шүү дээ. Бордюрууд нь дээр тэр шүү дээ дандаа ингээд хийгдэж. Оо тэр цаатлын саарлууд бордюр юм уу? Бордюр хашлтна. За. Тэгээ нэг давхраа дууссан одоо хоёр давхраа өнөөдрөөс маргааш асуучаад дуусчихна. Цаана ганц давхраа. Сарын хугацаанд ийм ажил бүтээн байгуулалт хийж гэнэ гэдэг бол миний хувьд бол сайхан санагдаж байна. Тэгээ гайгүй. Гэхдээ надаас илүү хийдэг хүмүүс байж байгаа шүү дээ. Байлгүй яхаа тий. Одоо тэгээд энэ бүтээн байгуулалт маань яг юуны барилга бол? Нийгмийн даатгалыг хилцсэн барилга манай аймгийн нийгмийн даатгал чинь мангар хол байдаг шүү дээ. Тэр талын тэрээд. Тэгээд нөгөө нийгмийн даатгалд хамрагдж байгаа хүмүүс тэрүүгээр хөөцөлж байгаа улс дандаа өгшин настай улсууд байдаг. Хуучин барилгатай нэгдүүд. Одоо ингээд төвд ирчихээ чамархан болж байгаа. Унаа таксинаас авахгүй газар нойр болчихоо шин. Бичих цаас тэтгэвч хөөцөлсөн улсууд чинь тэрүүгээр аяг урд ирнэ гэсэн үг байхгүй. Тэгээд төрөөс харин намартай ашиглалтанд үүж. Намар гэж одоо энэ 10 сарын 1-нд өгөх гээд байна би. Уул яг гэрээгээр 11 сар л да. Гэтэ сая дарга нар нь ирээд үзсэн. Тэр нь сайн явж байна 10 сарын 1-нд сарын өмнө өгчихгүй. Ядж байгаа сарын өмнө хүмүүс дээш талаад алхахгүй шүү дээ. Хүүхэрт хэдүүлээ хамтдаа уулзцгаая. За баярлалаа. За урилга хүлээж авсан баярлалаа. Яг л нөгөө нийгмийн цаг үе 90-ад оны ихээр яаж унаж босож одоогийн энэ компанийг байгуулах хүртлээр ямар замыг туулсан маш сайхан түүхийг бидэнд ярих байхаа гэж бодож байна. Барилгын салбар уналтанд орсон байсан. Тэгээд нэг найзтайгаа нэг ахаага оролцуулаад нөгөө хоёроо нэг 2 сая зээл авахгүйлаад өөрөө хоёрыг аваад. За нийт 6 сая. Нийт 6 сая төгрөгөөр. Тэгээд одоо манай хашаанд нэг түүх болсон нэг салбар машин байгаа 40-30 төгрөгөөр. Нөгөөдхөрөө нэг Porsche аваад нэг блокны машин аваад. Нэг зуурагч аваад нэг цахилгаан одоо хадбад мотор гэдэг тийм юм аваад тэгэл анх блок хийж эхэлсэн. Тэгээ яг тэрнээс хойш нэг 3 хүнтэй нийлээ дөрвөлээ хийгээд явсан. Сүүлдээ нөгөөх маань өргөжлөөд байсан. Тэгэл одоо энэ гэдэг нэг үйлдвэрлэл барилгын материалын үйлдвэрлэлийн бүхэл бүтэн цэг гэх юм уу компани болчихлоо гэж байна. Одоогоор танах хичнээн хүнтэй байна. Манайх нэг 130 төгрөг хүн байсан. Ер нь дээдлэнд 170 мал хүрдээ. Тэгээ энэ жилийн үед бол бас л та нар мэдж байгаа. Нөхцөл барилгын салбар шуналттай тэгээд яг жоохон цөөлсөн. Одоо та бүхэн сая сурвалжлагаас харсан бах тэр хоймор байгаа зураг жахаа надтай хамт очиж харсан тийм ээ. Тэр их сонирхолтой түүх. Би яг тэр тухай асуух гээд сая манай зулаа өөрөө хүртэл ярьсан. Тэр цаг үе ороо босгоо байхад унаж босож явсан. Тэр бодит түүх өөрөө их сонин. Тэгээд яагаад заавал тэр зургаа жаазалж хоймортой тавьж хажууд нь та өөрөө энэ шүлгээ бичсэн үү? Шүлэгдэж бичсэн байлээ. Яг үү тий. Саанд орсноор бичихгүй. Тэр үе одоо сэтгэл зүйн бэлтгэл тийм байсан юм уу? Түүнээс би шүлэг мүлэг гэж юм. Тэрийг та дэлгэрүүлээч. Тэр зураг бол заавас нэлээд эвгүй зураг байсан. За хэцүү. Яг би хүнд байсан. Залуу насны яг байдаг юм уу? Янз бүр явсан. Ууж идэн наригтаас нэтэгэл нэлээд хүндэрч Улаанбаатарт явж байгаа нэг зардал мангаж байхгүй. Гэл лугаач явж чаддгүй байж байгаа л талбайдыг өрөстөө сайн муу юм. Юу ийсүү гэж явж байгаа л нэг сансрууны хуучны найзтайгаа таарад. Нөгөөх нь намайг таньдаггүй. За би бол таньж байгаа. За тэгэл одоо мэдээж нэг арх уудаг нөхрөөс чинь хүн болгонд үлэн яаж болсон ч архины мөнгө л гооно гэж бодож уулзсан баг. Би ч архины мөнгө ч уулна гохгүй санаатай зардал мардал гоох санаатай л уулзсан. Тэгсэн чинь авраг харин за чи ингэж явах хэрэгтэй биш ээ. Миний найз арай ч ингэж явахгүй шүү гэдэг. Баахан хичээл заагаа тэгээд авгаач гэдэг юм уу ах トゥ нар юм хэлээд бол хүн чинь тэр болгоо ойлгохгүй шүү. Тэс хөндлөнгийн хүн ярихаар нэрээ бичих юм болчихоо гэл. Тэгэл за энэ миний сүүлч өдөр шүү. Энээс цааш би дахиад уруугаа явахгүй дээ бол шүү. Тэгээд тэр зургийг авахсан тэр талбайн зурагч чинь тэр одоо хөрөнгөний бирж байгаа дотор зураг угаадаг гэсэн шүү дээ. Арийнхны үгийг бичээл хадгалчихсан. Тэгээ мартагдсан байсан. Тэгээд амьдрал эргэж сувгаас олоод гайгүй яваад ингэж ирсэн нэг өдөр манай хүүхдүүд зураг мураг үзчихсэн л аав аимшиг зураг одоо устгана гэдэг. Наатаа хадгалчих гэдэг. Одоо миний цүнхэнд явж лээ л дээ. Явж лээ тий. Тэгээд ар дээр нэг хэдүүг бичсэн байсан. Тэгээд яг амьдрал өөрчлөгдсөн. Юм өөр болсон. Одоо магадгүй нэг за нэг 10 жилийн өмнө за нэг 15 жилийн өмнө ч юм уу Говьлтын гудамд нэг
хөрх алга нохоо өгсөн хажууд нь унацсан хөвчүүд ямар хөрх нохоо хажууд нь алдсан зэрэг унч гэж ярихаар байсан чинь одоо өөрчлөгдөл ирэхээр зэрэг би ер нь яг тэр үед одоо хэний нэг шүлэг байдаг л дээ. Дуу байдаг шүү дээ жаргалсан нөхөд юм ноход юм аа гэдэг. Тэр юм санаад орвол тэгээд тэр зургийг би ардаа тавьчихсан. Зарим хүмүүс нь одоо яг орж ирэхээр санаа зовдгийг. За нэргүүгээ ингэж явахт нь би хүний тоонд авлуу, малын тоонд авлуу гэж боддгийн шүү. Тэг яг сэтгэл зүй юм. Нэгд хоёрт би өөрөө өөртөө бас өгч байгаа амлалт санамж гэх юм уу. Орж ирэх болгон тэр зураг харагдана. Эсрэг талд нь миний нэг төрсөн буудлын зураг байдаг шүү дээ. Тэгээ би ямар санаа тоглоом шиг амар хилдгийг. За энэ миний төрсөн газар тэр шүү. Тэгээ нэгэсэндээ ардаа тавьчихсан гэдэг чинь нэгэсэндээ өдөр бүр өөртөө яг үнэ. Нэгдүгээр тийм бодогдно, хоёрдугаар би ардаа орхиж шүү тэр амьдрал. Тэгээ залуучууд нэмэр болох болооч гэдэг юм уу. Ер нь зүгээр өнгөрсөн амьдралд хэн байсан гэдгийг харуулах гэдэг юм уу. Та болохоор ардаа орхиж гин гэж ярьж байна. Миний хувьд харахаар захирлын өрөөний хойморт байгаа тэр зураг бурхны оронд те дахин шүтээний оронд тэнд байж байгаа нэг сонирхолтой санагдаад байдаг байхгүй. Лэнс готрын зураг байдаг гэсэн чинь. Амтан зарим нь шууд. Санаж байгаа бол тэр дээр нь бичсэн үгээ нэг ахаад уншаад өгөөч бид. Яг хөө тэр хөрсөгсөн ч амиа орсноос өштнө халаад өөрөө үлдэж байгаа. Ямар ч байсан амтантай адилхан боож өгөхгүй. Тэр нөхцөлийг бүрдүүлсэн үнтэйгээ тооцоолоод гэсэн үг. Яаж байжсэн ч одоо ямар явснаа бүү март гэж байгаа. Тэгэхээр би ямар аимшиг юм байсыг та нар харсан. Тэгээд одоо ингэж яриад энийгээд их сайхан хөнгөхөөн дурсаад сууж байна. Гэлээ гэхдээ ингээд л амлалт өгөөд болчихдаг бол өнөөдөр Монголын хичнээн олон ирчүүд магадгүй ээжүүд хүртэл энэ рүү хөл халтарсан түүх байдаг тийм ээ. Одоо ч гэсэн үргэлжилж байгаа. Тэгэхээр амьдрал хичнээн амар хялбар байх байсан юм бэ. Ингээд л болиг болчдөг. Тийм ээ ингээд л ухаарчдаг бол. Тэгэхээр ингээд тэр өгсөн амлалтаа батжуулаад явахын тулд энэ ухаарсан ухаарлаа алдчихгүй тулд та бол бас нэлээд тэмцсэн л байх та. Ихэн болно. Хэцүү л байсан баг тийм үү? Зөвхөн дайрагтаас барьж ирнэ зөндөөл юм болно. Тэр сүүлчийн үгийг би одоо яаж олж бичсэн. Иргэн тойрон түмэн сайн найстай болсон. Чиний өдөр хэн дэрэг чинь байгааг харагдаж байгаа. Миний хажууд хүн байхгүй уус ганцаараа л. Тэгэхээр одоо энэ тэр үед надад хэн байсан. Одоо бол хэн хүн байгаа гэдэг энэ бас сэтгэл зүй бол сонирхолтой. Тэрний хэсэг тэмцэн зөндөө юм байна. Тэр найз нөхөд дайрагтаас бариад тэр нөгөө өгсөн ч одоо байхгүй. Одоо болий дөө хэмжээ би нэг хүний имийг батгаа нэлээд дүүний ярихыг уучлаа одоо болий л гэдэг байсан чинь. Нэг өдөр нэг ингэтэргээд одоо тэр хотод байгаа л да. Нэг найзтайгаа ганц юм хоож уулаа. Энэ төвчээр за нэгээс хитрэхгүй шүү гэвэл тангаар гөргөж байгаа нэгийг уучил явуулцал да тэрийгөө. Тэгсэн дараа нь тэр хайн кроо гэдэг манай найз над дээр ирж агсан тавьчихсан. Өмнө нь бас над дээр ирсэн үлдээ тэр. Би уухгүй одоо болно гэж. Тэгээд нөгөө нөхөр маань чи хинтээ нуугаа тиймэрхүү юм зөндөө гарна. Яг л тэр болгоныг даваад гарах юм бий л дээ. Гэтэ одоо энэ арх гэдэг чинь бол хүн болгон муу хэлдэг. Магадгүй хүн болгонд хүртдэг. Тэгээд зүгээр хуучин засгийн үед Цэтэнбал дарганы хэлсэн үг үү. Архийг уухгүй гэж байхгүй. Хизээ хинтээ хаана хэдийн хэмжээгээр уухгүй гэдгийг л мэдгээд тэр их аягүй үнэн үгүйсэн. Одоо бодож хахад манайхан бол яг одоо цагт яг ялангуяа 90 оны одоо тэр архин живжсэн, спиртэн живжсэн цаг бол одоо өнгөрсөн шүү дээ. Хүн болгон хүнсэртэй болчлоо. Тэр үед үзээгүй юм аа үзэж тэр олддгүй архин дээр одоо шомбож ирсэн улсууд чинь байхгүй болдгон цаг үеийн альсаар байхгүй болчлоо. Одоо залуучууд нь бас арх юу вэ гэдгийг мэддэг болчлоо. Одоо бол Монголыг бол архичин Монгол гэж хэлэхэд бол арай биш болсон. 90-ад онд бол байсан. Байгаль дэлхий бас Монгол хүний тавилан байна. Тэгээд одоо энэ улс руу маань сэргийх байх гэл ирээдүйдийг л гэгээтэл харж байна. Одоо нийгэм рүү чиглэсэн хүмүүс рүү олон арга хэмжээ одоо тусламж арга хэмжээ явуулсан. За тэгээд өчнөө олон тэр одоо юуны оргилын дээр байсан тэр буурт хог юуг цэвэрлсэн тэр зөндөө олон ажил хийснээр ч юу н танай нутаг орны ч хүмүүс таныг бол маш сайн мэддэг юм байлээ. Тэгэхээр ер нь яг хийж байгаа бизнес чинь танаас гадна маш олон хүмүүст л ашиг тусаа өгж явах шиг харагддаг. За компани захирал гэхээр зэрэг баян гэдэг ойлголт яг шуулдан дагаа явж идэв. Гэтэл энэ мөн хэдэн Монголыг авч явж байгаа хэдэн компани захирлууд нь хэдэн төгрөгийн зээлтэй юм тийм ээ. Хаанхыг хөрөнгө оруулалтаар явж байгаа юм. Ямар ч л байсан одоо энэ голын уснаас утгаад авдаг шиг мөнгийг олддог л байхгүй. Тэгэхээр тэнд бол хин би. Тэгэхээр би тэр баян гэдэг ойлголтыг юу гэдэг гэхээр ер нь оюуны хувьд баян байх хэрэгтэй. Юус одоо би хүүхдээ нэг л юм загт 3 хүүхэдтэй. Та нарын гармад чинь мөнгө хийхгүй толгойч л мөнгө хий. Амьсгал хураас үед хөрөнгө чинь дуусна, амьд байгаа нөхцөл хөрөнгө дуусна. Магадгүй одоо нэг утга учиргүй тэнэг хүүхэд үлдчихсэн нөгөөдөгт нь хэдэн тэрбум төгрөгч байдгийг үлдээлээ. Нөгөөх нэг бол казино тоглоод дуусгана. Нэг бол одоо яадаг уруу зүг замаар яваад одоо чинь бэлгийн юм дээр байсан хүмүүс сонирхох юм олдохгүй болохоор зарим айлын хүүхдүүд гайгүй гар утас барьчээ гэдэг хөрх юм өдөр шөнөгүй ажил хийгээ байж байгаа. Зарим айлын хүүхдүүд юу хэрэглэхээ мэдхээ байчихсан. Тийм ээ. Одоо бүр юу олдох юм гэдэггүй дэлхийд хэрэгэлдэг одоо тэр хар тамхи мөхөд муу сайн бүх юм руу явж шít.
Тэгэхээр ерөөсөө хөрөнгө гэдэг ойлголт бол ерөөсөө оюуханд байх хэрэгтэй. Одооны залууч хөдөлмөрлөх хэрэгтэй. Түүнээс гинт нэг ингээд алт ухаад нэг том алт олонгуудаа тэр нь зохиоч өгөөч, олооч өгөөч тийм. Ямар хямхаар чим шимхэр юм хийх хэрэгтэй байхгүй. Тэгээ самсраг одоо манай энэ үйлдвэрч би анх эхлээд нэг 10,000 блок хийвэл би ямар ч байсан зээлээ хаана, нэгийг 600-аар зарна гэж бодоход 6 сая төгрөгөөр зээлээ хаана гэсэн 70,000 блок хийсэн. Тэгээд нөгөөх нь борлоод болсон. Юу зээл хаах тамаатай. Цаашаа илүүгээрээ явчихсан. Тэгээд блок хийгээд антны хашаа машаа барай явж итл төмрөөр хаалга хийх болдог. Тэгэхээр төмөр хийцэн ажил яваад болсон. Тэгээд нэг жижиг барилга руу ороод ингэж ирсэн чинь зэрэг нөгөө өнгөлгөөний тоосгоч хэрэг болдог. Тэгээд тоосхыг аваад ингээ худалдаад авч идэггүй яагаад хийж болдог. Өртгөн өндөр байдаг. Өртгөн өндөр байдаг. За нөгөөтгөө үнийг буулгая гэдэг юм уу. Тэгээд тоосхны үйлдвэртэй болсон. Тэгээд тоосхны үйлдвэр ингээд хүмүүс бодоход за нэргүй ингээд ямар их юм бариад байгаа, ямар их мөнгөтэй болоод байгаа юм биш. Тэн дээр одоо 50-60 хүн ажиллаж байна. Тэр хүмүүс чинь цаанаа амьдралтай. Яг л бидний өрөөсөн байхгүй. Үр хүүхдийнхаа санаа зовно. Айгүй гоё гэгээтэй бодож байгаа ш монголчууд. За одоо миний хүүгээ яаж сургууль оруулах вэ? Болж өгөл солонгос явуулчих гэдэг юм уу ингээд аль одоо монголчуудын одоо орчин цагт бас боломжтой юм болгоныг бодсон хүн миний өмнө тосгож өгөө гүйж байгаа гэж одоо их баг хэмжээний эзэн хүн ч гэдэг юм уу юмыг хариуцж байгаа хомж байгаа цуглуулж байгаа компани захирлууч гэдэг нь бодож байгаа шүү дээ. Тэр утгаараа би одоо гоолтод олон хүнд болж өгөл юм болчих гэдэг. Одоо манай аймгийн нэг сонин хүн явах манай нэг мэслийн юмч гантөмөр гээд гоолтойгоо мэднэ л дээ. Ундаг залуу байна. Нодлонод дээр нэг их юм гоох гэж байгаа шиг ирж байна. Энерго ханыг дэмжлэг. За одоо ингээл за хүн тэгж ирнэ л дээ энэ компани захирлууч гэхээр ахуй амьдралын янз бүрийн зөндөл гоож ирдэ. Тэгээ ганаа хүрээд ирдیں۔ Тэгээд яах гэж байгаа юм бол за гэр орнодны хэрэгтэй болсон бол яах юм эзэн тус гэж бодсон чинь зэрэг та манайхыг одоо энээс доош хапраад байна. Мэслийн юмч. Энээс доош имчилчихэд байна. Энээс дээш нэг хийдэг нэг одоо миний хар ухаанаар шүү дээ. Эмнэлгийн хэлээр нь юу гэдгийг мэдэхгүй. Нэг тийм аппаратыг авчвал одоо манай аймгийнх ингэж хот руу явж имчилгээ хийлгмээргүй одоо хадуулж өгдүүлдэг тийм аппарат. Тэрийг та нэг манай тасагт аваад өгчих гэж авдیں۔ Тэгэж хэлж ирж байгаа хүн 90 цөөхөн шүү. За би хүүхдийг хэрлүүлэх гэсэн. Гөө зарим нь урууцтай. За нөгөө охин чинь айлд очих чинь гэдэг дээ. Өөрийнх нь охин. Миний охин шиг ярьж байгаа. Өөдөө чиний охин бидтэй юм чинь. Тэгэл нэг хайртай болчихсон ингээд ярьдаг. Тэгэхэд тэр хүн ингээд гоолтой ард түмнэлээ санаа зовж байгаа байхгүй. Тэр $1000 лөө $800 ч лөө. Тэрийг би аваад өгсөн. Эртний тарин зурагт эмнэлгийн дотор явж ирсэн сурчлагын дээр бичсэн байлээ. Зүгээр надад гэдэг утгаараа ш. Гоолтой аймаг ийм аппараттай боллоо. Энэний хүчинд одоо тэдэн хэмжээний хөрөнгө хэмнэгдлээ одоо олон хүн одоо ядарсан зөндөө хүн байж байгаа шүү дээ. Цалинтай хүн байна. Тэгтэл зөвхөн өдрийнхөө хоолыг аргалж байгаа хүн гэмтлэх тэр хүн чинь яаж явах вэ руу тийм ээ? Машинаар явах, онгоцоор явах зөндөө асуудалтай шүү дээ. Тэгээ ийм юмнууд нь дэм болоод өгвөл миний алтай ард түмэн ядж байгаа нэг хэсэг нь улсын ирүүс харуул тийм ээ? Нэг хэсэг нь өнгөтэй өтөө. Тэр утгаар нь би тэр манай компани ой гэдэг нэг 10 жил болсон юм. Тэгээ тэрүүгээр одоо морь уралдуулнаа хэсэг үлэг хүлүүзэн шүү дээ. Морийг одоо бид хэд ч юм уу. За бүх хөрөлдүүлнэ. За энэ бүх сонирхдаг хэдэн ч юм уу тийм ээ? За тэгээс үл дээр волейболын тэмцээн явуулна тэр хэдэн ч юм уу үзнэ. Нийт ард түмэнд яаж хүрэх вэ гэдэг нэг 10 ажил хийсэн. Одоо та нар мэдээ 10 жилийн ойгоо хугацаа 10 мэдээлж ажил тийм ээ. Мэдээлж ажил тийм одоо нийгэм танцсан ажил тийм үү. Одоо хүмүүсийн оюун ухаан юу гэдэг нөгөө дахиад ангадагч өндөг ангадагч гэдэг шиг болцоод байх харин зэрэг би одоо мөнгө ангадагч хүн ангадагч гэдэг утгаар нь ер нь хүмүүсийн гоё байлгаа гэдэг гоолтой ард түмэнд та нар мэдэх бол тэр тэнгэрийн лекц мэкс уншаад байдаг галаар гэдэг сэтгүүлч гавьяат тэрийг авчираад бүх хөдөлмөрчд нэг лекц уншуулсан. Тэр залуучтай холбооны 4 лекцийг авчирж байгаа. Яг одоо Монголд тэргүүлэх чиглэлийн одоо эрэлттэй одоо мэрэгжил юу байна? Тэр дундаа гоолтоод гэдэг нэг лекц уншуулад нэг явуулсан. Их сургуулийн одоо Дүнхэрж өгөөд мундаг хүн байна. Утганбаяр гэдэг доктор байна. Орсоо гэдэг доктор байна. Шари богоо байна. 4 докторыг бас л зардлаар нурж авчаад нөгөө хичээл багш нартай лекц уншуулсан. Хоёр дандаа оюунд нь юм байсан бах нь шүү дээ. Тэгвэл одоо тархин дэм хийхгүй гармандаа мөнгө хийгээд дуусна шүү дээ. Ааха. Эцсийн шít Монголд яаж юм хэрэг толгой дэмгүй усууд гармандаа мөнгө. Толгой дэм тусууд гармандаа мөнгө болчихор чинь яриад нэмэргүй болцсон санагдаад байгаа байхгүй. Монгол улсын хэмжээнд манай аймагт байдаг нэг 3 сайхан эмч үүдээ ах トゥ 3 эмч улс төр хөөдгөө амбицлж одоо бид гурвуулаа эмч байсан бол одоо цагийн бид нар бол за хоёлаа төлж байгаа одоо энэ хүнийг нэг эмнэлгийн даргуулах чинь энэ тийм хөөцөлтүүд мөрөөрөө цалингараа амьддаг. 3 их эмч тийм ээ. 3 сайхан их эмч. Ах トゥ 3 үүдээ. Тэр 3-ын нэг алдрыг тэмдэглээ. За манай аймагт ийм 3 хүн байт юм байна шүү. Олон түмэнд ах トゥ нүрээд цайлга дайлгыг хийдэг. Би өөрөө бол компани омог цайлга майлга хийгээгүй шүү дээ. Тэр 3 дээр нэг 180 хүний хүлээ авалт хийгээд багад амсаас авах бүх хувцсын сайхан жигд формтой өмсүүлээд янзын гоё усаа тэр 3 бол лавл үр хүүхдэн ч гэсэн их сайхан. Тэгээд тэднийхнээс их чинь юу лээ 8 эмч төрсэн байгаа шүү. Хүүхэд нь хүргэн нь биер нь охин нь эмч нь. Тэгэхээр эн чинь яагаад эмчнэр сандаад байгаа эмч хүний тэр 3 эмчийн гараар ороогоо гоолтон бараг нэг хүн байхгүй. Тэгээ яг хөө манай хамтаашны ноён өргөл гэдэг асагта хамтаашны ноён өргөл би та нарт зааж ясна нэг тийм
тэгшүүд дуулж энэ Гоё сайхан өндрөөр оргил байлаа тий. хуучин цэцгийн үед нэг барилга байсан. Кадрын барилга гэдэг одоо радио станцын дахин дамжуулах станц. Нөгөө хөвчлөлийн бодлооны үе тэр хог болоод хараад шигтайг нэг хүн аваад ашиггүйгээр хайцсан байсан. Тэрний хогийг нэг цэвэрлсэн. За нутаг орн эр хүнээр бол толгой одоо бозортцсантай адилхан болчихлоо гэдэг. Тэндээс нь 34 машин хог. Тэр Забр гэдэг компани захирал хингээд эдэн очрын тэргээ залуучууд байсан. Бид нартайгаа нийлж байгаа хөрөнгө мөнгө хамжиж гаргаад нэг баахан говш гисраа таа. 80 ориглоо сайхан цэвэрлээд авсан. Цэвэрлээд авсан. Одоо тэгээ алтай нутаг мөн сайхан болох байх гэдэг. Зэлбэрээ сууж. Ингээд хийсэн ажлууд яриад байвал их олон ажил байгаа. Байгаа. Нэргүүгэн компани болохоор дөнгөж төгсөж байгаа хүмүүстийг өөрөө сургаж авдаг. За дээр нь жоохон арх угаад гундуу нэг эвгүйхээ яваа нөхдүүдийг бас авчдаг тийм байсан тийм ээ. Авдаг тийм ээ. Авдаг одоо тийм нэг арх удаг хүмүүс байх болчихлоо шүү дээ. Гайгүй сайхан болчихлоо. Түүнээс хүнд хүмүүс манайд их суулж ирсэн. Их сайхан болоо гарсан. Одоо манайхаас дамжсан 2 үндсэнтэй компани гарч ирж байна. Овоо хэдэн залуучууд нийлээд бригад болоод ингээд үйл боолтод явж байна. Өөр тусгаалаа гарцсан уу? Энэ компаниас сураад авж байгаа юм чинь мөнгөөр шийдэгдэхгүй маш том хөрөнгө оруулалт шүү. Тэр үний юм бэлээ. Одоо манай залууч нүүр лах хүрдэг гэж байна. Ер нь таны бодлоор бол одоо ер нь Монгол ирэх хүн гэж одоо яг ямар хүнийг тодорхойлох вэ? Монгол ирэх хүн гэдэг бол алдаж болно. Чийж алдаж бол мэж алдаж. Алдсаа алдагаа тавтаж болох. Бусдыг бол юу ч хийж болно. Тэр хүний тавилан магнаа зураг байж байна. Ганцхан нэг алдсан бол дахиж хоёр алдаж болохгүй. Тийм л байх. Тэгээд жудагтай байна гэдэг ойлголт бол одоо юм дээр л гардыг юм л да. Тэгээд одоо тэр бүхэн миний монголчууд жоохон дутагтаад байгаа юм болов уу тэгээд зөө нарийн ярих юм бол хятадын нэг жижиг үйлдвэрийн тосгоны дайтай 2,500 3 гэж яриад байгаа нэг 500 мянган би бол монгол хүн биш шүү дээ. 2,500 мянган хүн биш шүү дээ. Энэ сайхан хүмүүс чинь сэтгэл амар тийм ээ. Аль ч юмдаа зоохгүй байж бол ерөөсөө миний мөрөлдөлт. Тэрэнд болж игэл надыг нэг чих сонсдог нүд хардаг байж хад хүрчээсэй гэл тэрэнд 40 хүн ч гэсэн жоохон хов нэмэр болчихсон. Гэхдээ бүр Монголдо байх гэхэд говалтаад байна гэж жоохон ер нь хөрөнгө бол асуудал биш гэдэг ингээд би одоо энэ компаниг нэг өвлүүлчихье гэхээр одоо хүмүүс боддог. За хүүтэл өгнө үстэй. Би гэр бүл дамжсан нэг тийм юмар байлгаад байх. Нэг айтайхан залуучууд. Үнэхээр эндээс би ингээд амьдралаа авч явах шүү гэсэн залуучууд ингээд өгчмөр байна. Засагтхааны хүүх харчуул гэж нэг ийм л хүн байсан болов уу гэд та жинхэнэ утгаараа л өстөө нөгөө хүүх харчуулын нэг л ороод ирлээ л дээ. Тэгээ халзан нэргөө гэдэг. Тэгээ энэ нэрэндээ өөрөө их дуртай гэд. Тэгээ халзан хүн байдаг юм байна. Гэхдээ алтайчууд танд их хайртай гэнлээ. Тэр үгийг сонсох надад сайхан санагдсан. Уу яг би алтайчууд хайртай болохоор тэд нар хайртай л байгаа. Сурвалжлага авах гээд очиход би Монгол ардын зүр цэцэн үгийн санд 2 зүр цэцэг нэмсэн гэдээ бас өөрөө хошгинжсэн. Тэрийг бас үзэгчд маань сонсоосоо гэж бодож байна л да. Тэр яг би зүгээр нэг санаандгүй санаачлалгаа сахлын утгаар модоглон зүтгэлээр зүгээр газар ухна гэвчихгүй. Тэгс нөгөө суучиж навч тэгж өчөөд орн нагц гэвчих. Нөгөө сонин 2 дугаар байранд орчих. Бөөм баяр баргаад. Тэгээ яг тэр үгийг би зүгээр хүнээс сонсоогүй санагдаж байгаа да. Зөвхөн ямар юмнаас орж ирсэн миний толгойд орж ирсэн. Санаачлага сахлын утгаар мод таглан зүтгэлээр зүгээр газар ухна. За. Тэгээ дараа нь сүүл үед хүмүүс ингээд нэг л их өвчтөй хүмүүс уулзсан гуталцаа ингээд илгэний хорт авдар, уушгины хорт авдар, ходоодны хорт авдар гэдэг ингээд байхаар би тэгээд өвчин хүссэн хүмүүс би нэг юм хэлдэг байхгүй заа. Цаг нь болов цаасаар цаг нь болов цаасаар цохиулаад өгнө. Цаг нь болов цавчаад чихгүй. Нэг өглөө хүлээж явсан бол амьдралын тэмцэх хэрэгтэй шүү. Магадгүй энэ суган дээр нэг юм гараатан гутал. За энэ юу бол гэж бодоод өгөх юм бол бодохын хэмжээгээр оюун ухаанд юм бүрдэн тэр хэмжээгээр оюун ухаан чинь уурга тарих бие организмаа удирдан цусны эргэлт чинь өөр болно. Энэ дээр өвдөж байгаа юм шиг санагдана. Ингэсээр үл нэг өвчин нөхцөл төрөсөд өгч санагдаад зарим хүмүүс нь. Тэгээ би нэг тийм үг хэлсэн. Цаг нь бол цаасаар цохиулаад өгөн, цаг нь бол завчаач өгөхгүй. Энийг бол харин би тэрнээс гаргаж хэлсэн байхаа. Тэгээ заримдаа өнгөрдөг. Монголын зүрх зүгэнд 2 хүн юмсаа л гэл. Тантай энд яриа сууж байхдаа мөнгөний тухай би бодлоо л да. Мөнгө хүнийг эвддэг гэж хүмүүс ярьдаг. Харин миний бодлоор мөнгө хүнийг хинбэ гэдгийг харуулдаг юм шиг ээ. Та энэ дээр ямар бодолтой вэ? Мөнгөний үнэр гараад ирэнгуут чинь ингээл за гэр бүлийн асуудал гараад дээрээс нь одоо морил руу ороод хөөрг рүү ороод ч юм уу тийм ээ. Тэгээд болж игэл би энэ дээр нэг эвтэйх авцтай нэг том бөгжтэй тийм ээ. Тэгээд шамтай тамхилаар нэг юм манарх шиг өөрөг гаргаж ирж ингэж суугаад. Яаж юм тийм бэ чи тэр 50 60 саяар авсан хөргөнд унгаа гагалчгүй гэж үуч шүү дээ. Тэгсэн зур дээр манарх шиг хөргөний оронд яаж яах нэг юм минийх шиг нэг блокны машин авчихад нэг 4 хүн ажиллаж цаана 4 хүний цаана дахиад 4 хүн байж байна. Магадгүй 10 хүн байна. Тэр хэдний амьдрал явах хэрэгтэй байхгүй. Түүнээс тэр хөөргөөр нас нэмдэг бол болж шүү дээ тийм ээ. Амар өнтэй хөрөг барьсан хүн одоо 200 юм уу нэг 150 60 200 наслдаг бол би одоо өнтэй хөрөг аммаар л. Гэхдээ наслахгүй юм шиг. Цаг нэрвэл тэгэл явчих шүү дээ. Тэгэхээр тэр мөнгө гэдэг юмыг бол ерөөсөө идэлж хэрглэж байгаа орж иж байгаа хүнийх л боёны асуудал. Би хамаалга банкны зээлгүй хүн байхгүй. За зээлтэй байж бол би зээлгүй хэдэн дөрөм төгрөгтэй ч энэ говтал юм хийгээд байгаа. Говтал хийгээд байна гэсэн чинь Монголд хийж байгаа тайлбар. Ядж яхад нэг ядарсан хүнд нэг тусуулаад нэг
орхонтой болгодог юм уу? Нэг амьдрах аргын зааж өгөөд юм уу тийм. Та нэг сайхан дуулаач. Та нэг ир бор харцгааг дуулж. Ир бор харцгаа. Хятад явж исэн нэг гоё түүх одоо ярихгүй юу? Хэцүү юу? Одон ч мэдгүй тэнэг таараад нэг болор. Яг одоо би нэг найзтайгаа явж байгаад Тэнжинд чи 92 онд үлээ. Найз маань уршаа явчихсан бас 8 хэм хэлэх гээд би тэнд нэг 100 онтой үлдээд 10 хоногийн дотор би 100 оноор өдөртөө 10 оноор тооцоод үлдсэн чинь байдгүй буудалчгүй болд юм байна. Сүүлдээ болохоо байлаа. Хятадч нэг сангийн цаас дэвсэн унтчихдаг шүү дээ. Тэнд донд өдөрт нэг мантуу аав, нэг цэвэр ус аав. Тэгээ нөгөө төмпөн дотор нь гараа нэгдэж угаачхал. Тэгээ сүүлдээ үйлчлээ сангалаад надад өмсөн уцныг таавчих байгаа нэг шорт байгаа өөр юм байхгүй. Ирээсэн Монгол хүнд харахгүй хэлмий идэхгүй би ямар басар нөгөө залуу насны агаар хааны явгаа мэдэхгүй явж байгаа. Тэгээл би вагон ирэхээр зэрэгэл 90 орцох юм Эрдэнэ засгийн унаг дуулаад тавьчихдаг. Яг үгүй Монгол хүн гэдгээл мэдгийдэх гээд байгаа. Тэгэл тэд хүмүүс хятадч таахгүй шүү. Тэр олон хүн дотор галзуус юм уу сохтун юм уу таахгүй чинь. Тэгээ санаад өгөөж надад нэг зав дөрж байгаа. Та Монгол хүн өгсөн би бараг ойлгочихсон л. Тэгэл уулзсан чи одон ч мэдгүй хажуугаар гарсан юм бэ. Эрдэнэ засгийн унаг дуулсан нэг гар өнгөрөхөр зүг Монголд уртын дууд дуулж байгаа юм чинь тэр чинь Монгол гэдгийг мэдэхгүй. Гэхдээ чинь яваад наад хүн олоод наад чи Монгол хүн шиг байдаг. Тэгээ нөгөө одон ч мэдгүй их сайхан хүн надад чинь тэнд вагоны зардалтаа алгаад даагаад Бээжинд авчаад Бээжингээс бүр анхудаага онгосон сууж байгаа. Монголсаа миний хүн нутагтай хэрэг миний зардалаар л байдаг. Нэг шууз авч явсан нөгөөдх нь ийдсэн чи миний өрс мөс гоож. Эр хүн тугч байран тугалж хариулна гэсэн үг байдаг да. Энэ үг миний бодлоор бол ямар ч юм амьдрал тохиолдсон түүнийг даваад гарах хүч эр хүнд байх ёстой шүү гэсэн их айхтар сануулга юм болов үг дээдсийн үеэс дамжиж ирсэн их сайхан үг юм болов гэж боддгийн. Тэгээд таныг ингээ харахаар ягаад чинь байгаа төрөх чинь энэ хүн чих юм үтсэндээ. Сая тэр одоо эр бор харцгийг дуулаад ингээл явж исэн гэсэн кино зургийн аль шиг л харагдаж байна. Тэгэхээр энэ олон юмнууд магадгүй та их олон юмыг эндээ хадгалаад үлдчихэж байгаа. Ойлгомжтой тийм ээ энэ богинохон цаг хугацаанд. Гэлээ гэхдээ тэр бүгдийг давж гараад өнөөдөр ингээд их сайхан цэнхэр дэлгэцээр үзэж олны өмнө суугаа ярьж байгаа энэ яриа маш олон залуучуудын хувьд нэг л зэм гоё сэргээ шолоос л гэж бодож байна л да. Тийм ээ. Тий босож ирж болдгийн, давж гарч болдгийн, сөхөрч болохгүй гэсэн таны тэр нэг гайхалтай үг шүү дээ. Ер нь бол энэ одоо юмны цаана гарах одоо магадгүй намайг за энэ бараг л эсэрүүд авцсан хөрдөөлөхээр л шинжтэй гэтэл миний үзээгүй юм туулаагүй миний өвгдийн хажууд бол юу ч шүү дээ. Бүх толботой Монгол цустай Монгол хүнд байх хэрэгтэй чанар байхгүй. За магадгүй миний оронд нэг Англи Америкчууд Орос хэдийн хөрвөөжсэн бол за ер нь дуусчих хугацаа юм бол олон тохиолдсон. Миний сайхан алтай уул усан ургамлагаар нь сэлмэг сайхан байж ард түмэн эрүүл сарвал инт тунг ажил амьдрал нь өөдрөг байж Чингхэн тэр эзэн богдоос уламжиж ирсэн цэвэр тусны монголчууд маань өсөж төлжиж хэд хөрхөн хамаахгүй дэлхийн дэвжээнд явна гэдэгт бол найдвар тавьж итгэж явдаг шүү. Баярлалаа таах хүнд. За их баярлалаа. Тэгэхээр манай аялын хөтөч компас маань бидэнтэй цуг байгаа. Тэгээ 5 дахьтай дэгжин аялцгаая гэд. Та бас өөрөө их тийм гадуур явдаг, ан хийдэг тийм хорхотой хүн гэдэг чи бид бас мэдсэн. Тэгээд энэ хүү бас жижигхэн гардуулж байна. Аялж явахтай хэрэглээрээ. За баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр та гур бас надтай санал нийлэх бах. Алтан нутгийн жинхэнэ ирчүүдийн төлөөлөл болсон ийм сайхан хүнийг үзэгчтэйгээ уулзсандаа баяртай байна. Тэгээд Алтай хотынхоо бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулаад зогсохгүй оюунд нь маш их олон зүйлийг хийх гэж хичээж чармаад итгэж байгаа. Ийм л нэг энгийн хүн байлаа. Урдын цагсан бол энэ хүн шилийн сайр байх байсан. Тэр шилийн сайр нутаг орныхоо төлөө, эгэл ингээ ард иргэдийн төлөө тэмцэн босдог. Тэр л сайрсан төлөөллийг би өнөөдөр яг боддоор харах шиг санагдлаа. Яалтчгүй ингээд Алтай хотын гудамжаар явахаар энэ хайсыг ах нь хийсэн, энэ замыг ах нь хийсэн, тэр барилгыг би барьсан ингээд маш олон бүтээн байгуулалтаа ярина. Тэр тухайгаа өөрөө ярих хүсэхгүй байгаа байхгүй юу? Тэгээд ягаад их гоё үг хэлсэн шүү дээ. Нутгийнхандаа би хайртай учраас нутаг минь надад хайртай байгаа юм гэсэн. Тэр үг нас энд татагдчихлаа шүү. Хоньны нэр кинон дээр чимдэс рүү гаялдаг шүү дээ. За санаанд үг байж угаад ном эндүү сонсчтiin байна гэж. Тэр бас өнөөдөр бас их сайхан зүйлийг сонслоо. Амьдралын сайхныг бүдэрч унахтай биш унах болгондоо эргэж босдогт байдгаа гэдэг шиг тийм ээ. Маш олон хүмүүс бас энэ хүний яриаг сонсоод хэрвээ өнөөдөр бүдэрсэн яваа бол тэр босох итгэлийг нь өгсөн байх гэж бодож байна. Тэгээд хүний амьдралыг өхөл ирэхээс нааш битгий шүү гэж үг байдаг. Магадгүй тэр 94 оны намар энэ хүнийг одоо талбай дээр хараад маш олон хүмүүс ямар харцаар харж юу бодож ирсэн бол мэдэхгүй. Харин өнөөдөр бол бүх энэ хүний бахархаж байгаа байх. Тийм учраас үнэхээр бахархууштай энэ сайхан
зочныг урьдсан зулаадаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. За сүүлийн тэмээний ачаа хүндээ гэж. За сүүлийн тэмээний ачаа хүнд. За миний тухайд үзэгчдтэй Монгол Улсын гавьяач жүжигчин Балжийн Лавга гэдэг хүнийг танилцуулахаар урилга өгсөн байгаа. Ингээд Лавгааг урьж байна. Сайхан зусч байна уу? Сайн явж ирвөө. Сайн явж байна. Таны хоолойч бас аргагүй л нэг тийм өөр хоолойс шүү. Тий одоо Лавгааг яагаад ийм хоолойтой болсон түүх нь одоо бас яри болно гэж бодчих. Тэгээд ярилцлага эхлэхээс өмнө бяцаан сурвалжлагыг бас үзэгчдээ хүргье гэж бодчих. Сайн байцгаана эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэндээ цэнхэрлэг зэр уулзж байгаа да. Миний би их баяртай байна. Ингээд өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дөрвөн урилга ток шоу нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр миний бие оролцох гээд зогсож байна. За миний гарт яг одоо нэвтрүүлгийн маань урилга байна. За энэ урилгыг би чуулгынхаа одоо амьд түүх болсон нэгэн эрхэм хүнд гардуулахаар ажил дээрээ хүрэлцэн ирчгээд байна. Тэгэд миний зочин одоо өрөөндөө дасгалаа хийгээ сууж байна. Ингээд хамтдаа орцгоё. Сайн байна уу? Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дөрвөн урилга ток шоу гэдэг ийм сайхан нэвтрүүлэг байдаг. Та хэлсэн баг. За ингээд өнөөдөр миний би бас энэ нэвтрүүлгийн одоо зочин хөтлөгчөөр ажиллахаар болоод ингээд таныг би нэвтрүүлгийнхаа одоо өөрийнхөө зочноор өргөх гэсэн юм та зөвшөөрч байна уу? За. Баярлалаа. За тэгвэл тань зөвшөөрөлгүй яах вэ? За баярлалаа. Тэгэхээр Лавга ахын хэдэн онд жуулгад анхоорлоо? За би 1974 онд Алтай жуулгад дагалан дуучнаар орж байсан. Тэр үед улс улсын тунхагласны 50 жилийн урлагийн мөх ард түмний урлагийн үзлэг болж тэндээ шалгарч 73 онд болж байсан тэр урлагийн үзлэгч чинь. Тэгээд 74 онд Алтай жуулгад дуучнаар орж байлаа да. Тэрнээс хойш тасралтгүйгээр жуулгад ажилласан. Тэгэхээр бараг 40 жил энэ жуулгад одоо өөрийн амьдралаа тэглгүй яах вэ? Ерөөсөө 74 онд ороод ерөөсөө өдийг хүртэл энэ жуулгатаа ажиллаж байна. Таны нөгөө дуулж исэн зургнууд ч юм байдаг шүү дээ. Одоо тайзан дээр их нарийнхан одоо жаахан бүдэрсэн байдлаар нарийнхан тэгээд ятгахтай дуулдаг байсан тий. Амгад ятгахтай дуулдаг байсан. Одоо төрөл арилжтай бүдүүн харах шиг болсон байна. За баярлалаа. Тэгэхээр одоо гараад нөгөө гурван хөтлөгч маань бас өөрийнхөө зочинтой уулзаад байж байгаа. Тэгээд нөгөө гуравтайгаа уулзаад бүгдээрээ нийлээд студ руу явъя да. За тэгвэл. Ардын дүүжийн Алтай жуулгад орсноос хойш одоо 40 жилийнхаа босгыг энэ Алтай жуулгатай амьдралаа олбож урлагт зүтгэж яваа ийм хүн байнамаа. Тэгээд яаж яваад одоо барилгын мэрэгчлээ хүн энэ чуулгын урлагийн ажил руу орох болвоо? Энэ түүхээс эхлээд ярихгүй. Байгалиас аяасан унган авяас юм да миний энэ дуулдаг авяас маань. Тэгээд агваашаас яасан ч гэсэн тэр сан сүрлэг болсойхоо дунд багнасаа өнгөрөөж тэнд одоо шуурдаж өссөн. Тухайн үедээ би тэр өөр одоо сургуульд хүүхэд байхдаа дуулдаг хүүхэд байсан би. Дуулдаг мэддүү те. За. Дуулдаг байсан. Манай ангийн гайхт нь штэ. Гол хавгайгаад дуучин болчихгүй. Тэгээ бүдүү нарийн хоолойтой байсан би. Жонгос хоолойтой. Жонгос хоолойтой нарийнхаа тургахаа жоохон хүүхэд байсан л да. За. Тэгээд яг нэг шилжилт болоод тэгэл хоолоо молоо бүдүүрсэн байгаа биз. Тэгээ өөрийнхөө дуулгыг мэддүү байлаа шүү дээ. Хөдөөний бид нэр Жаргалангийн 8 жилиг барьж байхдаа барилгын манай бригад маань Жаргалан сумынхантай одоо ахын сэргэлжүүдийн тийм юу болдог байсан. Тэн дээр л одоо яг харахгүй дуулах тийм үүрэг ногдоод тэгэл анх удаа олон юм гарт дуулсан хүн дээ. Тэгэл намайг сайхан дуулдаг гэж манайхан чинь тэгэл жид дуулаад тэгээд тэгж л одоо өөр дуулдаг юм мэдсэн үү шүү дээ. Анх тэгээ таныг чуулгад яаж оруулсан юм? 1973 онд улс улс тунхагласны 50 жилийн урлагийн үзлэг явагдчихсан юм.
Тэгээ барилгаас урлаг үзлэгт шалгаас оролцоол. Тэгээ Норсон Жавгай одоо гэрвэл Утхан гай гэдэг уучин байсан. Улсын гавьяч хүчин ханжид гэж хүн байсан. Намайг одоож байж байгаа бүжиг гэлээч. Чөөдөж ямсаж манай Ахмад Урмэтэй шүүгэн чин байсан. Энэ эднэр маань барилга дарагчиж концерт бэлтгүүлж. Тэгэл одоо Утхан гой Норсон Жавгай тэр намайг сонсч байгаа. За миний хөж болгоод орчих. 73 онд л орсон. Орохгүй явсараа 74 онд л жуулгад орсон. Ийм л хөвгтэй юм да. Барилгын талбараас шууд чуулгын тайзан дээр гарсан байх нь шүү дээ. Тэгээ одоо соёл урлагийн тэр сургуулийн тэр сураагүй юу? Тийм байхгүй. Яг өөрийнхөө унгаа явсараа яваал одоо хамт олонтойгоо яваал одоо ингээл. Ямар гоё юм бэ? Бошоохон дуулахын сонсмоос. Аймгийн чуулга гэдэг бас их олон хүний хувьд авьяас нь одоо илүү задрах, тэлэх, дараагийн тийм амжилт гаргах тэр их гоё суур болдго юм байна. Манай нэвтрүүлэгт орж исэн Танай нутгийн бүжиг дэглээч Баярбаатар хүртэл ярьж исэн. Алтай чуулгад бүжигчин байсан минь өнөөдөр намайг ингээд өдий зэрэгтэй явуулж байгаа гэд. Тэгээд одоо нутгийн тань бас гавьяат Бат Эрдэнэ хүртэл одоо чуулгатай байсан л гэдэг тийм ээ. Бид нар бол их түүх мэднэ. Тэгэхээр чуулга танд аймгийн чуулга гэдгийг та өөрийнхөө юу гэж ойлгох юм бэ? Аймгийн чуулгынхаа тухай бидэнд бас дэлгэрүүлж ярьж өгөөч. За манай Алтай чуулга бол үнэхээр одоо алтан үеийн уран бүтээлчл ажиллаж байсан. Би 74 чуулгад төрөөд 1976-нд Алтай чуулга 10 жилийн ойгоор Улаанбаатар хотноо тайлан тоглолтоо хийсэн. 76-нд. Тэрүүгээр л одоо манай Алтай чуулгаас 4 гавьяат нэг төмсөн төрж байлаа. Тэр Шангал хатуу үед 30 сарнгоо Норсон Жавга, Дашулбурга, Мөнхөөгөө 4 гавьяат одоо нэг төр шууд төрж байлаа шүү дээ. Тэр үед чинь. Мундаг юм тийм ээ. Тий. Үнэхээр энэ хамт олонны дунд ороод урлаг гэдгийг ямтыг мэдрээд тэрнийхээ төлөө бие сэтгэлээрээ зүтгээд одоо мэдний үед чинь Ахмад хүн юу гэж хэлнэ, Ахмад уран бүтээлчний юу гэж хэлнэ, үг бол ерөөсөө үнээс нь гарна гэж байхгүй шүү дээ. Юу хийх нь хайрцаг зөвлөж байна. Тэр одоо бидний үед бол урлагийн бригад гэж сайхан сургууль болдог. Урлагийн бригад явахдаа сар 60 хоног, 45 хоног, 30 хоног одоо 2-3 програмтай яваал тоглоно. Тэр бол асар их том сургууль болдог байсан байна. Тийм манай гавьяач одоо их сайхан дуулна л да. Дуулахаас гадна өөрөө бас олон дуунд бас ая зөхөөсөн хүн байгаа. Тэр одоо яг өөрөө ч одоо яг ая зөхөөс яг хэдэн дуу байна. Уран бүтээлийн чинь урын санд одоо нийтдээ хэд орчим дуу байна. Нэг олон юм байхгүй. Тагаалгцсан шүлгэндээ хаяа нэг сэтгэлдээ бодож байгаа тэрийг анаас нэг хай хийдэг юм. Тэр нааша Алтайг зориод гарч байхад миний сэтгэлд хамгийн түрүүнд буусан зүйл Зулай цагаан Алтай доо. Тэгэхээр юм гавьяат дуу чинь нутгийн гавьяаттай зэрэгцэж суугаад ингээ сайхан яриа өрнүүлж байгаа юм чинь. Тэгээд энэ сайхан хүнхэр гэж энэ сайхан нутгийн ард түмэн тэр чигээрээ хамгийн сайхан байгальтай газар чинь ихэд одоо Баянаа авраг манай энэ хүнхрийг чинь Монголын Швейцар гэж хэлсэн шүү дээ гэж Ламбардам хэлж байгаа. Энэ газар ирээ суудсны хэрэг юу илээ тийм ээ. Танаас Зулай цагаан Алтай дууга дуулж өгнө үү гэж хүсвэл болох уу? Болно. Үрийн таван жингэр саран сатулж мөнгөрсөн үдшийн бүрий тасартал наранадул жалтарсан Зулай цагаан Алтайгаан би зүудэлж сэрдэгэн юуних вэ Алтай минь азар заяасан нутгаа тэрч танига даахгүй чгэлээ Tej явдаг шүү сэтгэлдээ Ямар гоё юм бэ. Яста таныг дуулсан чинь ингээд намрын өнгөнийг арай өөр гэрэлтэх шиг санагдчих шүү дээ. Зулай цагаан Алтайч тэгээд зөвхөн Алтай нутгийнхны биш Монголын ард түмний дуулсан. Хүмүүс тэр Алтай тэр сардаг өндөр уусыг хараагүй ирнэ харсан мэт сэтгэлдээ одоо төсөөлж чадах үз. Тийм л гайхамшигтай бүтээлүүд энийг шүү дээ. Өчигдөр гурван толгой дүүрийг тавьж хагаад манай балганы дүрд тоглосон дуучин байгаа. Тэгээд балганы талаар нэг өнгөө бай. Тэр өнгөөгөө ярих уу? За мэдгээр жаргал сайхан ярьчих уу? Нагаач одоо ер нь их олон
онготой тэгээд одоо ярих уу айх уу гайхаад байна. Яг сайхан инээдтэй хүртэл сууя. Өөрөөр нэрүүлсэн дээрх үү. Ярил гэж харж ах шиг. Энэ бол ингээд баргадаар ингээд явж байхад ер нь хөгжлөө юмнууд бас их гарна л та. Нэг Эрдэнэ болгонгой өсөлтөөр тавьж ирсэн байхгүй манай дээр. Тэгэл орой цуглагдсан байж байгаа. За би болгон тоглож байсан. Тэгсэн чинь одоо маа шар төмөр гэж нэг залуу нэг шөх байхгүй сонь манай кино маяг яал. Жуулгын бистүүл байж байхгүй. Тэгээд яриа өрнүүлээд байж ихнаа гарах юм бол байж ирсэн чинь нөгөө төмөрөгдөө залууч надад та балгана уу гэж. Би урд өдрийн ягаад гэвэл яхан арх утсан байсан байхгүй. Тэгтээрэнд би нөгөө архиа бодоол. Үгүй ястаа болгохгүй л гэсэн чинь. Гүг таны балган ноён уу гэсэн чинь тэнд байсан хүмүүс нийлгээ явуулчихсан. Сайхан боллоо ястаа гоё юм боллоо. Тэгээд нөхөн явчихчих. Нийцгээ сонсцээ. Би нөгөө хогч балган өөхтөр нөгөө архиа бодчихгүй. Тэгсэн чинь манай хүн балган ноён уу гэхийг асуух юм аашаад балган өөхтөр нь балган уу гэсэн. Гүг ястаа болгохгүй. Балган гэсэн бол бүр та монгон орохоос. Анх тэр чуулгын тайзан дээр гарч яхад мэдээж урлагийн салбар үзэгчд ингээ харахад нэг сайхан байдаг. А цаана урлагийн үний тэр бэлтгэл ажил ямар их юм байдаг вүлээ. Эргээд барилга руугаа очичмаар тийм буцмаар үе байсан уу? Тэр үед чи эхлээд одоо би барилга дээр дандаа нөгөө урлаг биеийн хүчний ажил гэдэг байсан. Урлагаар ороод ирсэн биеийн хүчний ажил байхгүй болоод. Тэгээд дуучин хөнгөдөг чинь эхлээд нөгөө дасгал уншиж намаа маа. Одоо өөр юм хийдэг юм болов. Бие өдөлмөр байдаг. Тэгэхээр маа гэдэг ингээд гав уншаад байдаг. Тэгээд ихтэй дуулдаг ч нэг тийм л юм уншаад байдаг. юм уншаад байдаг. Ямар хэрэгтэй юм бол долгид бодогддаг тийм л байлаа. Тэгээд тэр хамгийн хэрэгтэй юм байхгүй л чинь. Шагнал хатуу байх үед гэж хэллээ шүү дээ. Би ойлгохдоо шагнал үн цэнтэй байх үед гэж хэлж байгаа юм болов уу? Тийм үү хатуу үн цэнтэй байх яг үнэ. Тэгэхээр ер нь бас танд нэг тийм одоо үед шагнал арай л үн цэнэгүй болчтой гэсэн бодол байдаг. Тийм үнэ. Би одоо урлагт 74 онд ороод 1992 онд л арайхад соёлын тэргүүн ажилтан гэдэг золимдыг надад өгчээсэн. Дайрах явлаа баярлалаа. Одоо ч тэгэл нэг Филиппто бичүүлэнгүүтэл соёлын төрөг өгчих харагдаад байх юм. Тэгээд одоо залуучууд. Тэгээд яахан үн цэнэгүй болчтой юм болов уу гэж бодогдтол та надад. Нуух юу дэрэг. Шагнал үн цэнэгүй болсон. Гэхдээ үеийн үед бүх цаг үеийн туршид хамгийн үнэнчээр шагнадаг хүмүүсээр үзэгчд шүү дээ, тийм ээ? Тийм ээ, тийм үнэ. Тэгэхээр үзэгчд байгаа цагт ташилт бол тэр үнэхээр хамгийн гоё юм шүү дээ. Монгол Улсын гавьяатын тэмдэг ингэртэй зүйцээр нэ би одоо ч гэсэн суралцаж явна. Одоо ч гэсэндээ надад ийм санаа зовнил байдгаа гэд хэлээ сууж байгаа чинь үнэхээр одоо телевизээр үзэж байгаа их олон уран бүтээлчдийн хувьд бас нэгийг бодогдуулаасаа гэж хүсэж байна. Ингээд энэ сайхан хүндтэй уран бүтээлчийг урьсан жаргал сайхандаа баярлалаа. Аргуул театрын найруулагч хүн үнэ мэдэж урьсан байна тийм ээ. Яг уу. Компс гэж энэ аяны болон ажлын хэрэглэл үйлдвэрлэдэг юм 5 тухтай дэгжин аялцгаа хийсэн урайтай ийм компани одоо гарын бэлгийг танд гардуулъя хүлээ авноо. За баярлалаа. За их баярлалаа. Цагуугаатайгаа уулзах сайхан байлаа. Дуугийн сонсох бүр сайхан байлаа. За уран бүтээл амжилт хүсье. За сайхан баярлалаа. Дөрөв зочноос юу мэдрвэ гэхээр бүгдээрээ салбартаа өөр салбарын хүмүүс ирнэ. Сэтгэлээсээ бүхнийг хийх юм бол хүн амжилтанд хүрнэ, өөдөл нь дэвшинэ гэдэг л тэр зүйлийг бүгд хэлж байна. Гараа сайн бол барай сайн гэдэг үг байдаг. Бидний гараа бол үнэхээр одоо сайн байна гэж бол би бодож байна. Тэгээд цаашдаа бус аймагуудаар ч гэсэн их сайхан амжилттай ол зөмөг ихтэй явах байхаа гэж найдаж байна. Тэр 1000 км-ийн цаанаас одоо энэ сайхан нэвтрүүлгийг бэлтгэхээр тэгээд ялангуяа Говьлтан аймгийг онцлоод хамгийн ихэндээ одоо сонгоо авч хүрэлцэн ирсэн танай уран бүтээлийн хамт олон танай телевизийн хамт олон бас баярлсан талархсан илэрхийлье. Та хүндээ ажлын ирж хүч амжилтыг хүсье л гэж хэлээ да. Баярлалаа.
Тэр үнд би хэлсэндээ тийм ээ нар их дээр байхад за баг үдэд бидний нэвтрүүлгийг хийсэн одоо харин нар хэдийнэ энэ өндөр уулын цаана орсон байна тийм ээ. Тэгээд ийшээ ингээд хараад зочдтойгоо ярилцаж сууж хахад их сонин мэдрэмж зэрэгцсэн. Ямар мэдрэмжүүд гэсэн ердөө энэ хажууханд энэ битэн жижигхэн авааны дэргэд одоо тавьсан идэг зурмнууд очиж идэх байх юм. Их хөөрхөд хоорондоо тоглоод дөрөв бүр ингээд нуруунд дээр судалtaa чинь жирэх үстэй. Зурм жирэх хөдлөн. Тэгээд бид нар бүр их хөөрхөн тэрийг мэрэл идээд байна хоорондоо тоглож байна. Тэгээд та нар анзаарсан бол фэйсбүүкээр нэг юм хідэн хуврагууд ингээд хөдөө ир очиж суудсан таргунууд гарч ирээд гараас нь мэдчихсэн шүү дээ. Аз жаргал байгаа газар амьтаа хүртэл айдасгүй байдаг гэдэг шиг бидний энэ нэвтрүүлгээ бичиж байгаа газар ч гэсэндээ энэ зурм жирхнүүд хоорондоо тоглож бидэнтэй адилхан байгаа нь харахад их сайхан баяр төрүүлж. Харин энэ өндөр их хайрхнууд руу их зөөдөө матж байгаа машинууд яг гацаад унчихгүй гэсэн айц төрж юм зэрэг мэдэрсэн юм цаг хугацаа байсан. Тэгээд Алтай нутаг сайхан юм байна. Үнэхээр мартагдчихгүй сайхан дурсамж үлдээж байгаа. Олон сайхан хүмүүстэй нүүр тулан уулзаж, ахын дүүс олцож байгаа. Энэ л өдрүүд сэтгэл зүрхэнд одоо их гүн бат үлдлээ. Тэгээ баярлалаа. Дараагийн цэг тийм ээ. Ховд нутгийнхан биднийг хүлээж авна. Ховд нутгийнхандаа тун удахгүй очно гэж нүүр бардам хэлмээр байна тийм ээ. Амжиж нэг хүнийг энд бас дурдах хэрэгтэй болов. Батгохын банзрагч гэж залуу гэр бүлийнхэн банзрагчийн гэр бүлийнхэн бас биднийг энэ гой болтойд хөтчилж хүнхрийг зааж өгч ин хүнхэрт ирж байрлаж тэгээд энэ бидний сэтгэлээрээ дэмжиж хамт байгаа танай гэр бүлд баярлалаа гэдгээ хэлье. За ингээд дараагийн маань цэг Ховд аймаг байгаа. Бид одоо маргааш үрийн 5 жингэр гараад Ховд аймаг руу за нэг 400 гаруй 50 км явах бах. Тэгээд дараагийн цэг дээр очиод бас л ялгаагүй тэр нутгийн эгэлэнгийн одоо сайхан бүхнийг бүтээж яваа хүмүүсийг бол бид одоо хайж, ирэлхийлж, зочдоо олж дараагийн одоо дэлгэцний урд суугаад бол бид зочдтойгоо хамтдаа байж ах болно. За ингээд баярлалаа. Та бүхэнд гоолтой баярлалаа. Алтай нутаг баяртай. Харин Ховд нутаг минь сайн байна уу гэдээ бодохгүй үзье. За баярлалаа.